Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Японд гарсан нэгэн аимшигтай хэргийг ярих гээд бэлтлээ. 2023 оны 5 сарын 3-ны орой Японы Хоккайдо мужийн Куширо хотын цагдаагийн хилтэст нэгэн дуудлага ирдэг. Дуудлага өгсөн хүн нь нэг эрэгтэй хүн байсан. Би нэг хүнийг хутгалаад алчглаа. Дараа нь өөрийнхөө амь насыг ч гэсэн хорлох гэж оролцсон боловч бүтэлгүйтлээ гэж хэлдэг. Цагдаа нар тэр даруй дуудлага өгсөн хүний гэрт очиход тэнд 37 настай Фужияма Кожи хүзүүнээсээ маш их хэмжээний цус алдсан байдалтай, бараг л ухаан нь орж гарсан байдалтай хэвтэж байсан. Цагдаа нар түүний яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмчнэр түүний амь насанд бол аюулгүй байна гэж тогтоосон. Ингээд хэсэг хугацаанд эмчилгээ хийсний дараа түүнээс байцаалт авахар болцгоосон. Фужиямагийн хутгалж амь насыг нь хөнөөсөн хүн бол 39 настай Косака Шио гэдэг нэртэй эмэгтэй байсан. Тэр өмнө нь Фужияматай богино хугацаанд үерхэж байсан бөгөөд хэрэг гарсан тухайн үед бол тэр хоёр салаад аль хэдийн 6 сар гаруй болчихсон байсан. Цагдаа нар амиа алдсан Косакагийн биед 10 гаруй хутганы шарах байсан бөгөөд хамгийн ноцтой шарах нь цээжийг нь хутгалсан бүр ясанд хүртэл тулгасан гүн шарах байгааг олж тогтоосон. Мөн түүний амь насыг хөнөөхөөс өмнө тулгаасаа өмнө зодсон байх магадлалтай шинж тэмдгүүдийг ч олж илрүүлсэн. Байцаалтын үеэр Фужияма маргалдсныхаа дараа Косакаг амь насыг нь хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ингээд хэрэг гарсан шалтгааныг тодруулахын тулд цагдаа нар тэр хоёрын харилцааг шалгаж эхэлдэг. Фужиямагийн өнгөрсөн амьдрал бол нэлээд бүрхэг харагдажсэн. Тэр бэлгийн хүчирхийлэл эмэгтэй хүмүүсийг мөрдөж мөшгөх гэх мэт гэмт хэрэгүүдэд холбогдож байсан бөгөөд үүнээсээ болж дор хаяж 3 удаа ажилласаа халагдаж байсан нь илэрдэг. Мөн сошиал орчинд олон эмэгтэйчүүд рүү бэлгийн дарамт үзүүлсэн мессежүүдийг илгээдэг байсан нь бас тогтоогддог. Тэгин баримтууд нь болохоор эмэгтэй хүмүүс рүү түүний бичсэн гаж мессежүүдийг нь гаргаж ирдэг. 2014 онд Фужияма нойрны эм ашиглан танил эмэгтэйгээ хүчирхийлж дараа нь түүний төрөвчнээс 30 мянган йен хулгайлаад баригдаж байсан төвхтэй байсан. Гэвч шоронд бол ял идлээгүй. Тэгээ үүнээс хойш бол магадгүй тэр эмэгтэйчүүдийн эсрэг гэмт үйлдэл хийхээ зогсоогоогүй. Тэгээ шоронд хоригдоогүй учраас магадгүй энэ үеэс хойш бол эмэгтэйчүүдийн эсрэг гэмт үйлдэл хийхээ бол зогсоогоогүй байх магадлалтай. Фужияма асрамжийн газарт ажилладаг байсан бөгөөд хамт ажиллагсад болоод асрамжийн газартаа байдаг хүмүүсийн дунд бол ийдэг нийтч зантай ажилтан шиг харагддаг. Нилээн нэр хүндтэй байсан. Гэвч энэ нь бол зөвхөн түүний гаднах дүр төрхөлээсэн. Үнэн дээр тэр эмэгтэй хамтран ажиллагсадаа удаа дараа мөшгөж байсан. Бүр дор хаяж 3 удаа ийм хэрэг бүртгэгдсэн байсан. Эцэст нь ажилласаа халагдаж цагдаагаас ч анхааруулга авч байсан. Гэсэн ч асрамжийн салбарт хүний нөөцийн дутагдал маш их байдаг болохоор ажилласаа халагдсан ч гэсэндээ шинэ ажил олоход бол түүнд бараг асуудал байгаагүй. Хэрэг гарахаас 1 жилийн өмнө тэр шинэ асрамжийн газарт ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үед Косака Шиотай танилцсан. Хоёр хүн танилцах ивент дээр уулзаж удалгүй үерхэж эхэлцгээсэн. Косака Фужиямагийн зөөлөн яриа элдэг зангаас болж түүнд татагдаж эхэлсэн. Гэвч Косакагийн энэ зөөлөн яриа элдэг зам бол удаан үргэлжлээгүй. Тэр удалгүй Фужиямагийн өнгөрснийг нь мэдэж эхэлдэг. Зөвхөн гэмт хэргийн түүхч биш мөн Фужияма сошиал орчинд Куширо хотод амьдардаг гэдгээ ил тод бичсэн эмэгтэйчүүдийг онлон бэлгийн дарамт үзүүлсэн өнгө аястай мессежүүдийг илгээдэг байсныг нь ч олоод мэдчихдэг. Фужияма олон жилийн турш Куткун гэдэг нэрээр сошиал орчинд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан нь харагддаг. Тэр Куширо хотод амьдардаг гэж профайл дээрээ бичсэн эмэгтэйчүүд рүү сайн уу би Куткун байна. Би ч гэсэн Куширод амьдардаг. Чи Куширод амьдард юм уу? Хэрвээ боломжтой бол хоёулаа уулзаж хоол идье гэх мэтчлэн мессежүүдийг бичиж эхэлдэг байсан. Тэгэд үүнийхээ дараа болохоро бэлгийн гаж сонирхлыг харуулсан тиймэрхүү эвгүй мессежүүдийг тэр бүсгүйчүүд рүү шууд бичдэг байсан. Ингэснээр Фужияма бол Куширо хотын эмэгтэйчүүдийн дунд нэлээд таагүй нэр хүндтэй болсон байсан. Косака түүний энэ бүхнийг мэдсэн ч гэсэн тэр даруйдаа шууд салъя гэж хэлж чадаагүй. Яагаад гэх юм бол Фужияма дээрэм хүчирхийллийн түүхтэй хүн гэдгийг нь мэдчихсэн учраас аюулгүйгээр харилцаагаа дуусгах аргаа хайж исэн. Шууд хэлэх юм бол өөрт нь бас аюултай зүйл тохиолдож магадгүй гэж сэрэмжилж исэн учраас дараа нь нэг зүйл Косакаг шийдвэр гаргахад хүргэдэг. Тэр нь Фужияма түүний кредит картыг зөвшөөрлгүй ашиглан онлайн тоглоомд их хэмжээний мөнгийг нь үрчгсэн байдаг. Косака энийг мэдмэгцээ Фужиямагаас асуутал тэр нууцаар пин кодыг чинь би чэйжилж гисэн юм аа. Тэгээд картыг чинь ашигласан ингээ хүлээн зөвшөөрдөг. Түүний дараа бол Косака Фужияматай харилцаагаа дуусгахын тулд түүний ээжийг нь дуудаж гурлаа хамтдаа уулздаг байгаа.
Тэгээ үерхэж авах хугацаанд бол ээжтэй танилцчихсан байсан. Тэгээ ээж өөрийнх нь мөнгийг ингээ өрсөн гэдгийг хэлээд хэрвээ Фужияма дахин түүнтэй холбоо барихгүй гэх юм бол Косака яг энэ мөнгийг нь өрсөн энэ дээр бол цагдаагийн газарт хандахгүй хэрэг үүсэхгүй гэж хэлдэг. Хоёрт нь болохоор Фужияма өрсөн бүх мөнгөө сар сард ингээд хуваагаад төлж барагдуулнаа. Гэт энэ хоёр нөхцөлийг зөвшөөрөх юм бол цагдаагийн газарт хандахгүйгээр ингээ харилцаагаа дуусгая гэж хэлсэн. Гэвч хэдэн сарын дараанаас Фужиямагийн хандлага бол огцом өөрчлөгдсөн. Тэг тухайн үедээ болохоор тэр хоёр зөвшөөрөөд тэгээд тэрийг бол гэрээгээс салцгаасан. Гэвч хэдэн сарын дараанаас Фужиямагийн хандлага дахиад л өөрчлөгдөж түүнтэй дахиад уулзмаар байна, хамт байя гэж шаардаж эхэлсэн. Тэгээ тухайн үед бол Косака мөнгөө бүрэн авч дуусаагүй байсан болохоор түүнийг блоклох ч юм уу бүр ингээ ортас харилцаагаа байхгүй болгож болохгүй байсан. Ингэж явж байгаад 2023 оны хавар Фужияма өдөр бүр тасралтгүй түүн рүү залгаж мессеж бичдэг болж эхэлсэн. Нэг өдөр Косака ажлын хамтрагчтайгаа дэлгүүрт явж байтал тэнд Фужияма гинт гараад ирсэн. Тэгэнгүүтээ дэлгүүр дотор маш олон хүмүүсийн дунд чи ямар ч эрэгтэй хүнтэй гэрлэж чадахгүй гэж хашгирж агаад тэгээ яваад өгдөг байгаа. Косак энэ үед бол тэр даруй түүний ээжт нь дэлгүүрт басан явдлын талаар ярьдаг. Тэгээ энэ үед бол ээж нь хүүгийнхаа өмнөөс түүнд уучлал гуйгаад тэгээд хүүгээ зэмлсэн. Үед болохоор Фужияма ээжтэй би түүнийг мөрдөж дэлгүүрт очоогүй маа бит хоёр зүгээр л санамсаргүй дэлгүүрт тааралдчихлаа гэж хэлсэн. Харин ээж нь хүүн бол Косакаг мөрдөж мөшгөж байгааг ерөнхийдөө бол мэдчихсэн. Тэгээ түүнчлэн Фужияма Косакагаас өөр хоёр эмэгтэйг бас мөшгсөн хэрэгт цагдаагаас анхааруулах тухай үед ирчихсэн байсан үе нэг. Тэгэхээр ээж нь бол мэдчихсэн. Тэгээ ингээд тухай айсан Косака ээжээс нь үлдсэн өрийг нь нэг дор ингээд та хүүгийнхаа өмнөөс төлөөд өгөөч. Тэгэх юм бол би хүүгийг чинь блоклоод ингээд бүр мөсөн харьцаагаа тасалмаар байна гэж гуйдаг. Ээж нь энэ зүйлийг нь зөвшөөрөөд тэгээд үлдсэн өрийг нь хүүгийнхаа өмнөөс төлж өгдөг байгаа. Тэгээд төлснөхийн дараа хүүдээ би чиний өрийг төлчихлөө. Одоо чи оронд нь Косака руу дахиж уцтаж залгаж түүнийг хайж очиж ерөөсөө болохгүй шүү гэж хэлдэг. Тэгтэл энэ үед бол Фужияма зөвшөөрөөгүй би түүнтэй уулзах болно гэж ээжтэй хэлж өөр төлсөн гэсэн гэрээг нь бүр ингээ уурж хайсан. Тэгээд тухайн үед болохоор хүүгээ маш их ууралж байгааг харсан ээж нь Косака руу залгаад манай хүү ингээд чамтай уулзна гэд ерөөсөө уулзахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй уурлаад байна. Тэгэхээр чамд магадгүй аюул тохиолдож магадгүй тэгэхээр чи гэртээ хэсэг хугацаанд байхгүй өөр газар байсан нь дээр юм шиг байна гэж анхааруулж хэлдэг. Косака бол тэр даруй найзынх руугаа очиж тэр өдрөө найзындаа хончхоод маргааш оройн гэрлүүгээ очиж гэрээсээ юм авах гэж явж байхдаа эргэн тойрноо маш сайн ажиглахад Фужияма бол харагдаагүй. Тэгэд гэрлүү маань орох арай боломж байхгүй байлгүй дээ гэд арай ийшээ харж болгоомжтойгоор гэрлүүгээ ордог. Ингээд Косака гэртээ орж ирээд хувцсныхаа шүүгэнд хувцаа өлгөх гээд ойрцсон чинь гинт шүүгэний хаалгангойч дотроос нь Фужияма гараад ирдэг. Гарч ирэнгүүтээ түүний нүүрлүү хүчтэй цогсон. Косака унах зуур Фужияма авчирсан хутгаараа шууд л түүний цээж хүзүүнд нь маш олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байгаа. Косака бол ямар ч хамгаалалт авч амжаагүй дөнгөж гэрлүүгээ орж ирээд гэртээ хинч байхгүй гэж бодоод хувцсныхаа шүүгийг онгоолгоод тэгээд тэр дороо амь насаа алдсан байгаа. Түүний амь насыг хөнөөснийхөө дараа өөрийнхөө гэрт очиж өөрийнхөө амь насыг хорлох гэж оролдон хутга авч хоолоо руугаа тулгах үед маш их өвдснөөсөө болоод тэгээд энэ оролдолт хоол зогсоосон байна. Тэр төсөөлөлтөө бол ингэж амар өвдөн гэж төсөөлөөгүй байсан учраас өвдөлтөөс нь болоод амиа хорлож чадаагүй гэж дараа нь цагдаад хэлсэн байсан. За тэгээд өөрийнхөө амийг хорлох гэж оролдоод бүтлгүүцнийхээ дараа цагдаараа өөрөө залгаж дуудсан байгаа. Тэгээ Фужиямагийн Косакагийн гэрлүү яаж орсон бэ гэхээр үерхдэг байх хугацаанд түүнээс нууцаар гэрийнхэн түлхүүрийг нь хувилчихсан байсан байгаа. Тэгээ тэрийгээ өөртөө ингээд нууцаар авч явдаг байжгаад тэгээд тэр өдөр Косака гэртээ орж ирэхээс өмнө төрүүлж гэрт нь ороод шүүгэнд нь нуугдаж түүнийг хүлээж байсан. За ингээд Фужиямагийн шүүх хурал бол болсон. Тэгээ шүүх хурал дээр бол Фужияма ямар ч гэмссэн сэтгэл байхгүй. Би түүнийг алхахаас өөр арга байгаагүй. Түүнийг алсны дараа би амжилтанд хүрсэн юм шиг мэдрэмж авсан гэж хэлсэн нь бол бүр Японд даяараа олон нийтийг маш их цочирдуулсан. Харин Фужиямагийн ээж шүүх хурал дээр шоронгоос хүүгээс маань захидлууд ирж байгаа. Тэгээ тэр захидлууд дээр бол тэр зөвхөн өөрийнхөө тухайл бичсэн байдаг харамсал гашуудах сэтгэл, гэмших сэтгэл бол огт захиан дээр харагдаагүй. Тийм болохоор бид нэр хүүтэйгээ харилцаагаа бүр мөсөн тасалсан байгаа. Тэгээд та бүхэн манай гэр бүлийг уучлаарай гэж уучлал шүүх дээр хүүгийнхаа өмнөөс гуйсан. За тэгээд шүүх хурал дээр бол Фужиямад 21 жилийн хорих ялыг оноосон. Тэгээ энэн дээр нь бол олон нийт маш их эсэргүүцсэн 21 жилийн дараа энэ хүн гарч ирээд дахиад ямар ч гэмт хэрэг үлдэх юм блэ. Тэгээд ямар ч гэмгүү
жирийн эмэгтэйгийн амь насыг ингэж хөнөөнө гэдэг нь бол үнэхээр аимшигтай, бүх насаар нь хорих ёстой гэж шаардчихсан боловч яг 21 жилийн ял дээрээ бол тогтсон. За ингээд Фужиямагийн хувьд бол шоронд ороод 21 жилийн ял аваад тэгээд энэ хэрэг бол өндөрлсөн. Гэхдээ харамсалтай түүний хувьд ингээд шоронд ороод бүх юм хагдж байгаа юм шиг боловч Косакагийн гэр бүлийн хувьд бол бүр үнэхээр там шиг амьдрал нь эхэлж байгаа нь ойлгомжтой. Залуухан охин нь нэг залуутай хэдхэн сар үерхснээсээ болж тэгээ түүнээс салах гэж оролцсноосоо болж ямар ч гин буруу хийгээгүй байж байгаад ингээд ийм аимшигтайгаар амь насаа алдсанд бол гэр бүлийнх нь үнэхээр харамсаж үнэхээр их гомдолтой байгаа нь ойлгомжтой. Өнөөдөр би та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтлээ. 2022 оны 6 сарын 5-ны өглөө эрт Японы Токио хотын Бункё дүүрэгт амьдардаг 23 настай эмэгтэй Шин Норина гоё хувцлаж найзтайгаа уулзна гэж хэлээд гэрээсээ гардаг. Гэвч тэр оройдоо гэртээ ирдэггүй. Ринагийн хувьд гадуур хонож өнжих нь ер нь бол цөөнгө тохиолддог байсан болохоор гэрийнх нь найзындаа хонож байгаа байх гэж бодоод 1-2 хоногийг нэг их асуудал гэж үзээгүй. Гэтэл өдөр өнгөрөх тусам байдал өөрчлөгдөж эхлэн ээж нь охин руугаа залгасан боловч утас нь дандаа унтраастай байгаад байсан. Рина гадуур хонлоо гэхэд холбоо тасарч исэн удаа өмнө нь бараг байгаагүй учраас ээж нь төгшөж эхэлдэг. Түүнээс гадна охин нь яг ямар найзтайгаа уулзахаар явж байгаагаа хэлээгүй учраас гэрийнх нь яг хинтээ явж байгааг нь мэдэхгүй байсан. Гэрээс гарснаас хойш 3 дахь өдөр ээж нь охиныхоо найзууд руу нэг бүрчлэн залгаж манай охин чамтай хамт байна уу гэж асуусан боловч хинэн ч сүүлийн үед Ринатай холбоо барьсан уулзсан тохиолдол байхгүй гэж хэлцгээдэг. Ээж нь улмал санаа зовж 6 сарын 8-нд сургаггүй алга болсон тухай албан ёсоор цагдаад мэдэгддэг. Тэр үед Рина алга болсноос хойш аль хэдийн 3 өдөр өнгөрсөн байсан. Цагдаа нар даруй мөрдөн шалгалтаа эхлүүлдэг. Нэгдүгээр Ринагийн гар утас 6 сарын 5-ны өдрөөс хойш унтарсан төлөвтэй байгаа. Харин Рина өдөр тутамдаа гар утсаа нэг ч мөч унтраадаггүй хүн байсан учраас өөрөө унтраасан байх магадлал маш бага гэж үздэг. Дараа нь CCTV-гээр хөдөлгөөний шалгахад Рина гэрээсээ гарсны дараа Токио өртөө рүү явж тэндээсээ Ибараки мужийн Мито өртөө рүү чиглэсэн галт тэргэнд суусан нь тогтоогддог. Тэр өглөө 11 цагийн үед галт тэргнээс буугаад удалгүй үл таних машинд суусан нь мөн тэр хавийн бичлэгээс харагддаг. Ингээд түүний суусан машины хөдөлгөөнийг нь мөрдөж үзэхэд Ибараки мужийн Хитачи Ота хотын нэгэн амралтын байшин буюу вилла руу явсан нь тодорхой болдог. Цагдаа нар дугаарыг нь тэр доор нь шалгахтал жолооч нь 33 настай эрэгтэй Шинпэй Хироюки гэдэг хүн болох нь тогтоогддог. Тэр машин утсан амралтын байсан ч мөн тэр хүний өмч гэдэг нь тогтоогддог. Үүн дээр нэмээд Ринагийн утас унтрахаас өмнө хамгийн сүүлд холбоо барьсан хүн нь мөн л Шинпэй байсан гэдэг нь ил болдог. Ингээд бүх сэжүүр бол тэр Шинпэй гэдэг хүнийг зааж эхэлсэн. Цагдаа нар хангалттай нотлохоо бүрдлээ гэж үзээд 6 сарын 14-нд Рина алга болсноос сангийн дараа гэсүг Шинпэйг хүн хулгайлан авч явсан хууль бусаар хорж цагдсан гэх хэрэгт сэжиглэн баривчилдаг. Гэвч Шинпэй бол бүх зүйлээ хүчтэй өгөөсгөжсэн. Тэр хэлэхдээ Ринатай уулзсан нь үнэн. Гэхдээ алга болсонтой нь бол би огт хамаагүй гэж хэлжсэн. Цагдаа нар түүний байрыг нэгжиж үзэхэд тэнд бол Рина байгаагүй. Шинпэйгийн ярьснаар 6 сарын 5-нд тэр хоёр түүний виллад 2 цаг орчим хамт байсан. Дараа нь Рина гэртээ харна гэж хэлэхэд нь өөрийнхөө ойр хавийн дэлгүүр хүртэл машинаар нь Ринаг хүргэж өгөөд тэгээ буцаад вилла руугаа ганцаараа ирсэн гэж цагдаа нарт Шинпэй хэлж байгаа. Цагдаа нар Шинпэйгийн гар утсыг хураан авч шалгахад дотор нь садар самуу шинжтэй маш олон зураг бичлэгүүд дүүрэн байсан. Тэгээд хамгийн цочирдмон нь эдгээр зураг бичлэгэн дээр гарч байгаа эмэгтэй нь бүгдээрээ Рина байсан. Рина янз бүрийн байрлал авч Шинпэйгийн камерт харагдаж байгаа тийм зургууд байсан. Гэхдээ түүний зургийг бол албатан хүчээр авсан гэхээсээ илүү Рина өөрийнхөө хүчирхийллийн ямар ч шинж тэмдэг харагдахгүй байдалтай тийм зургууд байсан. Шинпэй ч гэсэн хэлэхдээ бид хоёр харилцан зөвшөөрсний үндсэн дээрээс зураг бичлэг хийсэн. Хорж цагдах юм уу эсвэл бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зүйл ерөөсөө байхгүй гэж тайлбарладаг. Тэгээд тэр зургуудыг ингээд сайн харахаар үнэхээр зарим зургууд дээр нь Рина инээмсэглсэн зураг авахулж байгаагаа өөрөө мэдээд ингээд инээж авахулсан зургууд байсан. Гэвч зургнууд дотроос нь нэг зураг нь Ринагийн гарт гав зүүсэн байдалтай харагдсан. Цагдаа нар үнийг нь баримт болгон Шинпэйг шахаж эхэлсэн. Тэгтэл
Тэр хэлэхдээ Рина өөрөө гав зүүж бэлгийн харилцаанд орох төрлийн тийм зүйл дуртай эмэгтэй байсан. Өөрөө надад гав зүүлгээд өгөөч гэж хэлсэн гэж хэлдэг. Тэгээд энэ Рина болон Шинпэ энэ хоёр яг ямар харилцаатай хүмүүс байсан бэ гэд судалгаа хийгээд үзсэн чинь Рина болохоор Арано Рина гэх нэрээр энэ болохоор нууц нэр, энэ нэрийг ашиглан модель хийдэг байсан. Тэгээ энэ модель нь болохоор яг ийм янз бүрийн ийм зураг авахулдаг модель байсан. Үйлчлүүлэгчтэйгээ хуваараа холбоо бариад үйлчлүүлэгчийнхаа хүссэн хэм маягаар зураг авалт хийж өгөөд түүндээ тохирсон хөлс авдаг тийм ажил хийдэг байсан нь тодорхой болдог. Ринагийн хувьд болохоор маш цэвэрхэн царайтай, бие галбирч гэсэндээ дур булаан байсан учраас сошиал дээр нэлийн алдартай болж эхэлсэн байсан. Тиймээс түүний модель хийх үнэлгээ ч гэсэн өндөр байсан байгаа. Гэхдээ түүний зургийг авахыг хүсдэг ихэнх үйлчлүүлэгчдийн хүсдэг зүйл нь бол насанд хүрэгчдийн контент болон тийм зургууд авахыг хүсдэг байсан. Рина өндөр төлбөр өгөх юм бол тэр зургийг нь ахуулахыг бол хүлээн зөвшөөрдөг, татгалзахгүйгээр зураг авалтанд оролцдог байсан. Ихэвчлэн 1-2 цагийн зураг авалтанд оролцоход ойролцоогоор монгол мөнгөөр 2 сая төгрөг орчим авдаг байсан нь илэрдэг. Тэгээ эндээс болохоор хүмүүс тэгвэл Ринагийн гэр бүл санхүүгийн хувьд хүнд байсан юм болов уу гэж бодож эхэлсэн. Гэхдээ тийм биш байсан. Аав нь гадаадын эмийн компани удирдах албан тушаалтай, харин ээж нь совилогч хийдэг. Өөрөөр хэлэх юм бол боломжийн чинэлэг айл байсан гэсэн үг. Рина багасаа л дутагдах, гачигдах зүйлгүй өссөн, сурлах сайтай, том болоод эмч болно гэж мөрөөдөөд анагаахын чиглэлийн сургуульд хүртэл элсэж орсон байсан. Гэвч их сургуульд орсныхоо дараагаас тэр огцом өөрчлөгдөж хичээлдээ явах сонирхолгүй болж 2018 онд сургуулиасаа завсралга авсан. Мэдээж гэр бүл нь яагаад ингэ сургуулиасаа завсралга авч байгаа юм бэ гэд охиноосоо асуугаад тэгээ тэдний хооронд бол баг зэрэг зөрчил үүсээд Рина гэрээсээ явлаа гэд тэгээд тусдаа гарсан байсан. Ринагийн хамгийн анх тусдаа гараад ганцаараа амьдрах болсон газар нь Японы хамгийн том зугаа цэнгэлийн бүс болох Токио Кабукичо орчин байсан. Тэгээ тэнд болохоор тэр нэг эрэгтэйтэй танилцсан нь Кабукичод ажилладаг хост эрэгтэй байсан. Тодруулах юм бол тэр хост эрэгтэй нь бол мөнгөний зорилгоор Ринаг татсан гэдэг нь бол тодорхой байсан. Гэвч Рина түүнд маш их татагдж өдөр бүр шахуу хост бааранд нь очиж тэр залуутай уулздаг болсон. Тэгээд энэ хост гэдэг нь яг ямар ажил вэ гэх юм бол эрэгтэй хост гэх юм бол эмэгтэйчүүдэд зориулан арх дарс хамт ууж яриа өрнүүлж хажууд нь сууж үйлчлэгээ үзүүлдэг тийм газар болоод тийм хүний хэлж байгаа. Тэгээд анх очиход бол хямдралтай үнээр үйлчлээд дахин очих тусам төлбөр нь өсөж дуртай хостоо ингээд нэр хүндийг нь өргөж өгөхийн тулд үнэтэй зүйлсүүдийг авч орлого оруулах хэрэгтэй гэж үйлчлүүлэгчд нь маш их хэмжээний мөнгийг тэнд үрдэг. Ер нь бол тийм зугаа цэнгэлийн газар байгаа. Ринагийн хувьд бол энэ хост барт хит автагдан заримдаа нэг шөнийн дотор бараг монгол мөнгөөр 10-20 сая төгрөг өрхөнч гэсэн элбэг тохиолддог болж эхэлсэн. Гэвч тухайн үед бол Рина өөрөө мөнгө олдоггүй, эцэг эхээсээ амжиргааныхаа зардлыг авдаг байсан. Тэгээ энэ мөнгө нь бол яг түүний хост барт зарцуулж байгаа хэмжээнд хүрэхээ болж эхэлсэн. Тэгээд эхэндээ болохоор Рина найзаасаа мөнгө зээлдэг байсан. Зарим тохиолдолд яг картнасаа мөнгө гаргаж авдаг байсан. Гэвч мэдээж бол түүний бүх мөнгө нь дуусч эхэлсэн. Ингээд Ринагийн сонгосон арга нь өөрөө зугаа цэнгэлийн салбарт ажиллая гэж шийдсэн. Үүнээсээ хойш бол тэр архин давтаж хостод мөнгө үрхээж зогсоож чадаагүй. Хэрвээ аав дээрээ очиод ингээд сургуульдаа үргэлжлүүлээ сурах ч юм уу гэх юм бол түүний мөнгөний асуудал шийдэгдэж болох байсан ч гэсэндээ хост барт явдаг яг тэр зуршлаа бол бүр ерөөсөө хайж чадхааргүй болчихсон байсан. Тиймээс Рина зугаа цэнгэлийн газар ажиллахаас гадна илүү өндөр орлоготой ажил хайсаар байгаад тэр модель хийх ажлыг сонгосон байсан. Рина сошиал дээр өөрийгөө сурталчилж зураг авалтандаа маш их хичээж оролцсон, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг боддог байсан болохоор түүний нэр хүнд нь бол маш хурдан өсөж эхэлсэн. Түүний хувьд жижигхэн фэн клуб хүртэл үүсчихсэн байсан. Тэгээд тэр фэн клубийнх нь болохоор түүнд тогтмол дэмжлэг хүртэл үзүүлдэг болсон байсан. Гэвч өмнө нь хэлсэнчлэн Ринагийн үйлчлүүлэгчдийн хувьд бол ердийн хүмүүс биш байх тохиолдол олон байдаг байсан. Зарим нь эмэгтэй хүний хувьд маш доромж ичгэвтер байрлалуудыг аваад зураг авахыг шаарддаг байсан. Тэгэхээр ер нь бол энэ нэлийн аюултай нөхцөлд ажиллаж исэн гэсэн үг. Гэвч Рина бол ухаараагүй. Учир нь энэ ажил нь цагийн орлого өндөр байсан учраас энэ ажлаа хийхээ болоогүй.
Гэхдээ яг энэ олсон мөнгөө бүгднгийн хаан зарцуулдаг байсан бэ гэм бол нөгөө хост баранд бүгдийг зарцуулдаг байсан. За одоо болохоор с жигтэн Шинпэйтэй Рина хэрхэн танилцсан бэ гэх юм бол бас л сошиалоор дамжуулан танилцсан байсан. Шинпэйг гаднаас нь харахад элит баян айлын хүүхчиг дүр төрхтэй тийм залуу байсан. Багада аав нь Америкийн том компанид ажилд орсонтой холбоотойгоор гэр бүлээрээ Америк руу нүүж бага сургуулийн 6 дугаар анги хүртлээ 7-8 жилийн турш Америкт амьдарч агаад англиар маш сайн ярьдаг болоод ирсэн байсан. 2001 онд дунд сургуульд орох наснда Японд буцаж ирээд сургуульдаа буцаж сураад сурч ах хэвтдээ бол найз нөхдийн харилцаа маш сайн, сагсан бөмбөгийн багт идэвхтэй тоглодог залуу байсан. Дараа нь их сургуульдаа дахин Америк руу явж Саут Алабамагийн их сургуульд элсэн орсон. Их сургуулаа төгснөхийн дараа Японд буцаж ирээд нэг компанид ажилд ороод тэгээд мөн ахлах сургуулиасаа эхэлж үерхсэн байсан найз охинтойгоо ч гэсэн Японд ирээд гэрэлсэн байсан. Түүний эзэмшдэг Хитачи Ото хотын амралтын байшин нь шинэхэн гэр бүл байхдаа их нэртэйгээ очиж амардаг тэдний амралтын газар нээсэн. Орон нутгийн хүмүүс ёс журамтай, дуу цөвтэй, баян залуу гэж түүнийг ол ярьцгаадаг байсан. Гэвч 2017 оны нэг үеэс эхлэн Шинпэй амралтын байшиндаа эхнэргүүгээрээ ганцаараа ирэх болж тосхны хүмүүс түүнийг эхнэрээсээ салчихсан юм бахтаа гэж яриа тархаж эхэлдэг. Тэгээ Шинпэйгийн хувьд болохоор яг хүмүүсийн энэ үнэлдэг байсан үнэлэмжээс гадна түүнд бол өөр тал исэн. Тэрний үе гэх юм бол 2016 оны 5 болон 10 сард 2 удаа бэлгийн дарамт үйлдсэн бөгөөд тухай бүртээ мөнгөөр тохиролцож асуудлыг дарж өнгөрөөсөн байсан. 2017 оны 1 сард бүр илүү ноцтой зүйл болж танихгүй эмэгтэйг хүчээр хүчирхийлэхийг завдсан хэрэгээр баригдсан. Энэ удаач гэсэн бас ямар нэгэн байдлаар энэ хэргийг бол аргалаад шоронд орохгүйгээр өнгөрөөж чадсан. Харин эхнэрийнх нь хувьд бол нөхрийнхөө энэ бүх зүйлүүдийг мэдэн түүнээс салах өргөдлөө өгөн гэр бүлээ салгасан байсан. Салсныхаа дараа бол Шинпэй ганцаараа амралтын байшиндаа ойр орхон ирдэг болсон. Тэг үүнд нь ч гэсэн нэг шалтгаан байсан. Тэрний үе гэх юм бол энэ байшиндаа янз бүрийн бүсгүйчүүдийг маш ихээр дагуулж авчирдаг байсан. 2022 оны 3 сард Шинпэй Ринад амралтын байшиндаа хувийн зураг авалт хийя гэж санал тавьсан. Түүний санал болгосон төлбөр нь Монгол мөнгөөр нэг 2 сая төгрөг орчим байсан юм шиг байна. Гэвч Рина Токиод амьдардаг байсан Ибараки хүртэл нэг талдаа 2 цаг орчим явна. Тэгээ энэ нь бол нэлээд төвөгтэй санагдсан ч Шинпэй шууд төлбөрөө 2 дахин нэмээд түүнд санал болгосон. Ингээд Рина зөвшөөрч 2022 оны 3 сараас анхны зураг авалт нь эхэлсэн байсан. Рина үйлчлүүлэгчийн шаардлагыг аль болох биелүүлдэг байсан. Шинпэй ч үүнд сэтгэл хангалуун байсан гэж Шинпэй ярьсан байсан. Тэгээ тухайн үед болохоор цагдаагийн олсон Шинпэйгийн утсан дээр Ринагийн зургууд бол тухайн үеийн зураг авалтын зургууд байсан. Анхны зураг авалтаас 3 сарын дараа буюу 6 сард Шинпэй дахин зураг авалт санал болгосон. Рина ч их мөнгө өгдөг юм чингээд амархан зөвшөөрсөн. Тэгээд 6 сарын 5-нд хоёулаа хамтдаа амралтын байшин руу явцгаасан байгаа. Гэвч тэр өдрөөс хойш л Рина алга болсон. За цагдаа нар бол Шинпэйг сэжигтнэр баривчилчихсан байсан боловч тэр ерөөсөө ам нээхгүй байсан. Тэгээд Рина тэр өдөр амралтын байшиндаа Шинпэйтэй хамт байсан тодорхой боловч тодорхой яг гэрч байхгүй байсан учраас тэр үед цагдаа нар амралтын байшинг илүү наривчилж нэгжүүл заавал уул мөр гарна гэж үзээд дахин томоохон хэмжээний нэгжлэг хийхээр болдог. Ингээд Рина алга болсноос 13 хоногийн дараа буюу 2022 оны 6 сарын 18-нд маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр байшин дотор болон ойролцоох газрыг нэг бүрчлэн нэгжиж тэдний байрны доор байх зойрыг илрүүлж чаддаг. Ингээд зойрлуу доошоо буухад тэнд гэрэл огт тусахгүй битүү өрөө байсан өмхий чийг даасан үнэр ханхалж маш их шороотой уур амьсгалтай байсан. Тэндээс Ринагийн гар утас олддог. Мөн Ринагийнх байж магадгүй үс шороотой алах матрасгүй орны юм төмөр хүрээ тэндээс олддог. Матрас нь байшингийн 2 давхурт байгаа нь бас олддог байгаа. Гэвч тэр матрасан дээр цусны толбыг арилгасан уул мөр бас үлдсэн байсан. Эдгээрийг ер нь бол ингээд нэгтгээд харах юм бол цагдаа нар Шинпэй Ринаг подуулд амь насыг нь хөнөөгөөд матрасыг цэвэрлснийхаа дараа 2 давхурт аваачиж угааж цэвэрлээд орхисон байх магадaltaй гэж таамагласан. Дараа нь цагдаа нар машины хаашаа явсан гэ байршлыг нь заадаг навигашных нь бүртгэлийг нь шалгасан. Тэгшид Шинпэй 6 сарын 5-ны өдрийн 2 цагт Ринаг дэлгүүр хүртэл хүргэж өгсөн
гэж хэлжсэн боловч яг түүний машины түүхэн дээр бол тэр өдөр машин нь амралтын байшингаас ойролцоогоор 1 км 600 м зайтай ой мод руу явсан болохыг бол зааж исэн. Цагдаа нар энэ явсан газарт нь Ринагийн цогц байгаа юм байна гэж үзээд тэр бүсийг өргөн хүрээнд нэгдсэн. Ой дундуур хайж явсан нэг цагдаа гинэт нэг зүйлийг олж илрүүлж чадсан байгаа. Тэгээ тэр нь болохоор модноос дүүжлээд очихсан Ринагийн цогц байсан. Цогцны байдал бол үнэхээр аимшигтай байсан. Ямар ч хувцсгүй тэгээ модонд ийм скотч шиг зүйл болоо цахилгааны утсаар уяад дүүжилчихсэн байсан. За ингээд шинжээчид Ринагийн цогцонд задлан шинжилгээ хийхэд илэрхий харагдах том шарх эсвэл бэлгийн хүчирхийллийн тодорхой уул мөр бол илрээгүй. Гэхдээ цогцос аль хэдийн их хэмжээнд муудсан учраас үхлийн шалтгааныг нь яг нарийн тогтоож олоход бол маш хэцүү байна гэж үзсэн. Харин нугасны яс болон зүүн талын яс хэсэгчлэн хугарсан нь харагдсан. Мөн хүзүүнийх нь яснууд нь бол хугарсан харагдсан. Тэгэхээр магадгүй түүнийг боомлж амнасыг нь хөнөөсөн байх магадaltaй гэж цагдаа нар үзсэн. За ингээ 2022 оны 9 сард прокурор Шинпэйг хүн хулгайлсан, хорж цагдсан, хүн амны хэрэг үйлдсэн, цогцыг нууган далдалсан зэрэг зүйл ангид хамааруул яллагдагчаар татан шүүхэж хэлжүүлсэн. Ил болсон баримтууд бол бүгд Шинпэйг зааж байсан ч гэсэндээ тэр баригдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл гин бурууга бол огт хүлээгээгүй байгаа юм билээ. Тиймээс хүмүүс бол Шинпэй Баян айлын хүүхэд болохоор хэрэг ингэж удаашарч байна уу гэж хардж байгаа тохиолдол маш их байгаа. Гэхдээ ямар ч тач одоо хүртэл бол энэ хэргийн сэжигтэн Шинпэй ерөөсөө гин бурууга хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм билээ. Бас Японы шүүхээс гэсэндээ шүүх хурлыг нь хийгээгүй хэвээрл байгаа юм билээ. За тэгээд Японы ард түмэн болохоор мэдээж Шинпэйг бол хэрэгтэн гэж үзэж байгаа. Гэхдээ Баян айлын хүүхэд болохоор магадгүй шүүх хурал нь ингээ хоошлоод байгаа баха гэж үзэж байгаа. Тэгээд за бас нөгөө төгөөр зарим хүмүүс Ринаг бас буруутгаж байгаа хүмүүс байгаа. Өөрөө энэ хост баарнд донтоод тэгээд эннээсээ болоод амнасаа алдсан байна гэж үзэж байгаа хүмүүс гэсэн маш их байгаа. Би та бүхэнд Япон улсад гарсан нэгэн аимшигтай гэмт хэргийн талаар ярьж өгөх гээд бэлтгэлээ. 2020 оны 6 сарын 4-ний өглөөний 10 цаг 30 минутын үед Японы Хёга мужийн Такарозука хотын нам гүм орон сууцны хороололд нэгэн эмэгтэй аимшигтай хашгирaan сонсогддог. Удалгүй нэг байшингаас хин нэгэн сандран гүйж гарч ирээд хажуу айлын хонхыг дарж тусламж хүссэн. Чимээ сонссон хөрш хэн байна вэ гэж бодоод хонхоороо харах мөчөд нүдэндээ ч итгээгүй. Үүдний өмнө зогсож байсан эмэгтэй нэг талын чихний доогуур урт сум зоогдсон бөгөөд цус нь маш ихээр урсаж байгаа нь харагдсан. Нүдээр харахад л маш хүнд шарахтай харагдсан. 50 байсан хороолол тэр дороо айцаар бүрхэгдэж хөршийн дуудлагаар удалгүй цагдаа болон түргэн тусламжийнхан хүрэлцэн ирцгээсэн. Шархацсан хүн нь Юрие гэдэг 49 настай эмэгтэй. Тэр түргэн тусламжийн машинд суугахаа өмнө ихэд хүч гарган хуруугаараа нэг байшинг заасан боловч үг хэлж амжилгүй ухаан алдаж ундаг. Ямар нэгэн мессежийг цагдаа нарт өгөхийг хичээж байгаа нь харагдсан учраас сэжиг авсан цагдаа нар тэр даруй эмэгтэйн заасан түүнийг гүйж гарч ирсэн байшин руу орцгоодог. Гэтэл байшингийн дотор толгойд нь сум зоогдсон хоёр эмэгтэй мөн нэг эрэгтэй хүний бие илэрсэн. Хоёр эмэгтэй байшингийн зочны өрөөнд унсан байдалтай, харин эрэгтэй нь угаалгын өрөөний ойролцоогоос олддог. 3 хүний байдалд нэг ялгаа байсан. Тэр нь эрэгтэй хүний толгойд нь 2 сум зоогдсон, харин хоёр эмэгтэйгийн толгойд нэг сум зоогдсон байсан. Үүнээс гадна тэр эрэгтэй ухаан нь бага зэрэг байсан болохоор яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь удалгүй цусаалталтын шокноос болж нас бардаг. Хохирогчдын толгойд зоогдсон сумнууд бүгдээрээ крест ном сум буюу crossbow гэж нэрлэгддэг түүнд зориулагдсан тусгай сум байсан нь тогтоогдсон. Тэгэхээр энэ аллагад крест ном сум ашигласан гэсэн үг. Уг крест ном сум нь хэрэг болсон байшингийн зочны өрөөнөөс олдсон. Хүнийг алхахад крест ном сум ашиглана гэдэг нь үнэхээр кинон дээр гардаг шиг маш аимшигтай тохиолдол байсан. Крест ном гэдэг нь үндсэндээ ном сумны зарчмаар ажилдагч сум тавих, харвах механизм нь машинчлагдсан ном гэж ойлгогдож болно. Ердийн номнаас хавьгүй хүчтэйгээр сумыг харавдаг. Төрлөөсөө шалтгаалan ялгаатай ч гэсэндээ 100 метрээс дотогш зайд харавбал машины хаалга хүртэл нэвт цоолж чадхаар тийм хүчтэй зэвсэг байгаа. Ийм нэвтрэх чадварын улмаас крест номыг хөвчлэн ан нуурт ашигладаг. Харин ийм аимшигтай зэвсэг жирийн нэгэн орон сууцны хороололд хүний амь хөнөөх хэрэгсэл болж ашиглагдсан нь
хүмүүсийг бол маш их цочролд оруулсан. Ингээд Крест номын эзэн хэн болохыг тогтоовол хэрэг илэрхий болох нь ойлгомжтой харагдаж байсан. Түүнээс гадна энэ хэрэгт амьд үлдсэн Юрие гэрч болж байсан. Тэр шууд л гэмт этгээдийг зааж өгөн хэргийн газар орчмоос цагдаа нар баривчилж чаддаг. Баривчлагдах үедээ хэрэгтэн огт эсэргүүцэл үзүүлээгүй, оргон цухтах шинж харагдаагүй. Тэр зүгээр л гайхсан байдалтай өөрийнхөө гүйж гарсан тэр байшинг ширтээд зогсож байсан 23 настай Нозу Хидеаки гэдэг хүн байсан. Тэр бол хохирогчдын гэр бүлийн гишүүн, өөрөөр хэлбэл тэр айлын хүү байсан. Ингэснээр энэ хэрэг нь өөрийн төрөл садангаа хөнөөсөн гэр бүлийн доторх аллах гэсэн зүйл ангид харьяалагдахаар болдог. За ингээд нас барсан хүмүүс нь хэн байсан бэ гэхээр 75 настай түүний эмээ Йошиме, түүний ээж Майоми, түүний дүү Хидэ нар байсан. Харин амьд үлдсэн Юрие нь ээжийнх нь эгч нь байсан гэсэн үг. Задлан шинжилгээний дүгнэлтээр эмээ болон ээжийнх нь үхэл нь тархины гадна гэмтлийн улмаас үүссэн цус алдалт, харин дүү нь сумны улмаас цус алдалтын шокоор нас барсан гэдг нь тогтоогддог. Хохирогчдын бүгдийнх нь толгойд сум зоогдсон байсан. Тиймээс Хидеаки санамсаргүй нэг удаа ном сум харваад амь нас хөнөөсөн гэдэгтээ бол ерөөсөө таарахгүй байсан. Энэ нь бол аллагын зорилготой гэдэг нь бол тодорхой харагдаж байсан. Хэрэг олон нийтэд ил болсны дараа Япон даяар Нозу Хидеаки яагаад өөрийнхөө гэр бүлийг хөнөөсөн бэ гэсэн асуулт хамгийн том анхаарлын төвд орж эхэлсэн. Мөрдөн шалгалтын эхэнд түүнийг их сургуулийн оюутан гэж мэдээлсэн боловч удалгүй ажилгүй хүн байсан гэж засварлан мэдээлэгддэг. Учир нь тэр анх Кобед байдаг нэгэн их сургуульд сурч байсан ч сургалтын төлбөр нь төлөгдөөгүй хуримтлагдсан учраас сургуулиас хасагдсан нь сүүлд илэрдэг. Гэхдээ Нозугийн хувьд болохоор өөрөө сургуулиасаа хасагдсан эзгээч тухайн үед мэдэхгүй байсан. Хэрэг болсон тэр байшинд эмээ болоод 2 зээ хөвгүүд, өөрөөр хэлэх юм бол гэмт хэрэгтэн Хидеаки болоод түүний дүү, тэгээ түүний эмээ 3 хамт амьдардаг байсан гэсэн үг. Харин ээж Майоми нь 2 жилийн өмнөөс ойролцоо өөр байшинд тусдаа амьдардаг байсан. Ээж нь анх аавтай сасныхаа дараа хүүхдүүдээ авч амьдарч байсан ч эдийн засгийн хүндрэлээс болоод хүүхдүүдээ өөрийнхөө ээж дээр үлдээгээд тэгээ өөрөө бол ганцаараа тусдаа амьдарч байсан. Энэ үед Хидеакигийн сургалтын төлбөрийн мэдэгдэл болоод сургуулиас хасагдсантай холбоотой бичиг баримтууд нь ээжийнх нь шинэ хаягаар хүргэгдэжсэн болохоор магадгүй Хидеаки өөрийнхөө сургуулиас хасагдсан гэдгийг бол мдээгүй явж исэн юм шиг байгаа. За хэрэг ташиглагдсан сум нь амархан сугалж гарах боломжгүй үзүүр хэсэгтээ дэгээтэй тийм сум байсан. Мөн Крест сумны таталтын өргөн нь ойролцоогоор 70 см орчим ийм аимшигтай зэвсэг байсан. Нозу Хидеаки баривчлагдсныхаа дараа бүх хэрэгээ дуулууртайгаар хүлээн зөвшөөрсөн. Мөн хүмүүсийн хамгийн их сонирхсон сэдэв болох яагаад гэдэг асуултанд тэр хариулахдаа гэр бүлийнхэндээ өс сансан болохоор алсан. Тусдаа амьдарч байсан ээжийнхээ эгчийгч гэсэн алах гэж дуудсан юм а гэж маш тайван хүйтэн өнгө аясаар хариулсан. Мөрдөн байцаагчид дүү Хидегийн байдалд онцгой анхаарал хандуулж исэн. Бусад цогцод нэг сум зоогдсон байхад дүүгийн толгойд 2 сум байсан нь ах нь дүүдээ илүү хүчтэй атаархал ус сонзон тээжсэн болохоор ингэсэн юм болов гэж таамаглацгаасан. За тий ах дүү хоёрын хувьд болохоор ганцхан насны зүрхтэй ах дүү хоёрээсэн. Гэвч тэр хоёрын хувьд бол багасаа л үргэлж харьцуулагддаг байсан. Тэд хамт карате сурдаг байсан бөгөөд багшийнх нь хэлснээр бага ангиасаа л их маргалддаг, байнга зодтолддог ах дүүс байсан. Мэдээж ойролцоо насны ах дүүс зодтолдох нь түгээмэл байдаг. Гэвч томрох тусам тэдний хоорондын ан цав улам гүнзгийрсэн гэж хүмүүс хэлж байсан. Каратегийн дивжэн дээр эхэндээ ахын дүүгээсээ илүү мэт байсан ч гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам дүүгийнхэн чадвар улам өсөж ялгаа нь илт мэдрэгдэх болсон. Дүү нь бүр тэмцээнд оролцох хэмжээнд сайн болж тэр тусмаа ах Хидеакитай харьцуулагдаж ах нь тэмцээнд орж чадахгүй байхад дүү нь байнга тэмцээнд ордог болж эхэлсэн байгаа. Энэ ялгаа бол зөвхөн карате дээр байгаагүй сургуулийн дүн, найз нөхдийн харилцаа, зан аршин гэх мэт бүх зүйл дээр бол ах トゥ хоёр тис өөр хүмүүс байсан. Тэр дундаа дүү нь илүү нийтж эерэг талдаа байсан. Дүү Хидегийн хувьд бол сайн суурч, ажил хийж, өсөж дэвтсэн. Ахлах сургуулаа төгсөөд Кётогийн барилгын мэргэжлийн сургуульд орж 2 дугаар зэрэглэлийн архитекторын эрхийн шалгалт мөн интерьер төлөвлөгчийн гэрчлэгээ хүртэл авч чадсан. Ийхүү мөрөөдөлтөө алхам алхмаар ойртож хэдхэн сарын өмнө мөрөөдөж байсан том барилгынхаа компанид техникч мэргэжлэр ажилд орж чадсан байсан.
Үүнээс өмнө сургалтын төлбөр олохын тулд шатгуун түгээх станц, хамгаалалтын компанид цагийн ажилч тасралтгүй хийсээр ирсэн тийм залуу байсан. Хүмүүс түүнийг үргэлж цэвэрч нямбай хичээнгүй ажилсаг гэж ярьцгаадаг байсан байгаа. Харин эсвэргээрээ ах Хидеакагийн амьдрал бол огт өөр замаар явсан. Дунд сургуульд орох үеэсээ л зан араншин нь онцгой болох нь илэрсэн бөгөөд тэр хэд тусгаарлагдмал нийгмээс зогтсон. Тэгээ Японоор болохоор энийг нь Хикикомори төрлийн шинжийг агуулсан гэж нэрлэдэг. Тэгээ энэ нь болохоор зүгээр л ганцаараа байх дуртай хүн биш, харин нийгмээс өөрийгөө тусгаарладаг, өөрийгөө өрөөндөө төгжсөн, туйлын хаалттай, хинтээ ч юм ярихыг хүсдэггүй, бусдтай харилцах чадвар маш муу ийм хүнийг илтгэдэг нэршил байгаа. Тэгээ ийм амьдралаар амьдарч эхэлсэн. Хидеаки ийм хэв шинжтэй болж дунд сургуулаад иймэрхүү байдлаар өнгөрөөсөн бөгөөд ахлах сургууль нь ч гэсэн амар байгаагүй. Их сургуульд ороод эхэндээ клубын үйл ажиллагаанд оролцож баг зэрэг өөрчлөгдөх гэж байгаа юм шиг харагдаж байсан ч гэсэн удалгүй дахиад л өрөөндөө өөрийгөө төгжиж хуучны зан ааш нь гарч ирж эхэлсэн. Хөшүүд нь түүний хэлэхдээ их чимээгүй залуу шиг харагддаг байсан. Гэхдээ заримдаа эд зүйлсээ ууртаагаа ширүүн савчиж гинэт огцом догшин болчихдог тийм байдлууд бас харагдчихсан гэж хэлсэн байсан. Хөшин хэлэхдээ би эхэлж мэдлсэн ч гэсэндээ надад ямар ч хариу өгдөггүй байсан. Үргэлж толгоогоо гудаалгаж нүдний харцсан доошоо ингэж хийлсэн байдалтай явж идэг байсан. Дүүн хичээнгүй үлгэр жишээ байхад ах нь хит бүрхэг сүүдэртэй төрхтэй харагддаг байсан. Тэр хоёрыг бол хүмүүс яг төрсөн ах トゥ хоёр гэхэд тис өөр гэж ярьцгаадаг байсан гэж хөшүүд нь сүлд хэлдэг. Хэрэг гарсан тэр жил дүүн өөрийнхөө карате дасгалжуулагчдаа манай ах дахиад Гикоморигийнхаа байдал руу орчихлоо. Өрөөнөөсөө гарч ирэхгүй, гэр бүлийнхэнтэйгээ бараг юу ч ярьдаггүй гэж ярьсан гэдгийг нь сүлд тэр дасгалжуулагч нь ярьж исэн. Мөн хідээ найзуудтай би ахтаа дургу гэж маш олон хэлж исэн гэдгийг бас найзууд нь сүлд гэрчилсэн байсан. Нэг гэрт хамт амьдарч байсан учраас эмээ нь бол нөхцөл байдлыг нь мэддэг байсан. Тэр хүрштөө ач маань буруу тийшээ хазаагаад байх шиг байна. Ээжтэйгээ ч юусоо холбоо барихгүй юм би маш их санаа зовж ийн гэж ярьж исэн байдаг. За ингээд ер нь бол түүний гэр бүлийнхэн бүгдээрээ түүнд маш их санаа зовдог байсан боловч Хидеаки өөрөө болохоор гэр бүлийнхэн маань бүгд намайг үзэн яддаг, намайг муулдаг гэж боддог байсан юм шиг байгаа. Эцэст нь Хидеаки намайг хүлээн зөвшөөрдөггүй, намайг зовоодаг гэр бүлийнхнийгээ хөнөөхөр шийдсэн байгаа. Тэгээ энийг бол сүлд цагдаагийн газарт ярьсан. Тэгээ тэр интернетээр крест ном худалдаж авч чадсан байгаа. Тэгээ энэ үед болохоор маш олон хүмүүс энэ ойлгомжгүй санагдсан. Энэ крест ном гэдэг чинь баг гар буу шиг хүчтэй тийм зэвсэг байхад яагаад хүн авахд тийм хэцүү биш ингээ амархнаар хүн олж авч чадж байгаа юм бэ гэд хүмүүс бол дараа нь энэ хэрэг гарсны дараа маш их шуугж исэн. Тэгээ ийм хүчтэй зэвсгийг авахд бол тусгай зөвшөөрөл ч юм уу ямар нэгэн бичиг баримтууд шаардлагатай байх хэрэгтэй байхад зүгээр л нэг ийм залуу маш амархнаар өөрийнхөө гарт оруулж чадсан гэдэгтэр бол хүмүүс маш их гайхаж исэн. Тэгээд тэр үед болохоор Хидеаки крест ном аваад мөн олон сумнуудыг нөөцөлж чадсан байна. За ингээ 2020 оны 6 сарын 4-ний өглөө Хидеаки ээж болон ээжийнхээ эгч рүү өөрөө залгаад та хоёр өнөөдөр эмээгийн хүрээд ирээрээ гэж дуудсан байна. Тэгээд үүнийхээ дараа бас дахин залгаад ирж гин үү гэж маш олоодаа баталгаажуулж залгасан байсан. Тэр нэг хороолт ойр амьдардаг учраас ер нь бол тогтмол эмээгийн цугларч хоол идцгээдэг байсан. Тэгээ яг энэ өдөрч гэсэндээ яг хоол идэхээр ер нь бол цугларыг гэж ярилцсан байгаа. За удалгүй ээж нь бол ганцаараа төрүүлээд орж ирсэн. Тэгээ энэ үед болохоор Хидеаки бүх зүйлээ бэлтчихсэн байсан. Тэгээ орж ирсэн ээжигээ харамгцаа шууд л харавсан байгаа. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэр ээжийг алхахаасаа өмнө аль хэдийн хоёр хүний амь насыг хөнөөчихсөн байсан. Өглөөний 5 цагийн үед тэр эмээ болон дүүгээ харваад хоёулангийн эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломжгүй байх үед нь нум сумаараа харваад амь насыг нь хөнөөчихсөн байсан. Тэг үүнийхээ дараа ээж болоод ээжийнхээ эгч хоёрыг дуудсан байгаа. Тэг ээж нь бол орж ирмэгцээл шууд хүүгийнхаа нум суманд харуулсан. Тэгээд удалгүй ээжийнх нь эгч нь хаалгаа ингээ онгойлгоод орж ирсэн чинь бас шууд нүүрлүү нь харавсан. Гэвч тухайн үед болохоор сум нь чихнийх нь ойролцоо тусаад Юрий ухаан алдаж унах шахсан ч гэсэндээ арайхийн зүгтэж чадсан. Тэгэд эннээсээ болоод бол яг амь нас аврагдаж цорын ганц гэрт болж чадсан байгаа. За ингээд Хидеаки бол 3 хүний аллахын хэрэг нэг хүний амь насыг алахыг завдсан гэдэг зүйл ангаар прокурорт шилжүүлэгдсэн. 2020 оны 7 сард түүнийг сэтгцийн асуудалтай эсхийг тогтоох сэтгцийн шинжилгээ хийсэн бөгөөд 2021 оны 1 сард албан ёсоор хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.
Гэвч энэ хэргийн яг сэтэл өнөө хүртэл маш олон тамгаар дүүрэн байгаа. Тэр өөрөө хэлэхдээ бол гэр бүлийнхэндээ өс сансан гэж хэлсэн ч гэсэндээ гэр бүлийнхэн нь түүнийг илт дээрлэх ч юм уу доромжлох тийм байдал үзүүлж исэн баримт тол юусоо илрээгүй. Тиймээс олон хүмүүс бол Хидеаки Хикикомори байдлаараа удаан амьдарч хохирогчдыг буруу ойлгож өөрийгөө доорд үзэгдэж байна гэж бодож шаналж явсан. Тэгээ үүнээс болж юм хүн амны хэрэг үйлдсэн байхаа гэж хүмүүс таамаглаж исэн. Тэгээ энэ хэрэг дээр бол хүмүүсийн хамгийн уур бухимдыг хүргэжсэн зүйл нь энэ Крест номыг ингэж амархан авч болдог юм уу гэсэн айдас бол нийгэмд маш их тархсан. Тэгээ судлаад үзсэн чинь 2010-аас 2020 оны хооронд буюу 10 жилийн хугацаанд яг энэ номтой холбоотойгоор гэмтэл бэртлийн хэрэг 13 удаа гарч байсан гэдг нь илэрхий болдог. Мөн Крест номаар амьтанд хамлах явдалч цөөнгүй гарч исэн гэдг нь ил болдог. Тэгээд дээрэс нь хөл бүтэн гэр бүл ингээд амь насаа алдсан гэсэн ийм хэрэг гарсан учраас хууль өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн дуу хоолойнууд бол хүчтэй гарч ирж эхэлсэн. Ингээд хэрэг гарснаас 1 жилийн дараа буюу 2021 оны 6 сард Крест ном авахд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай гэсэн хууль бол батлагдаж чадсан байна. Мөн Крест ном авахын тулд сургалтанд суух шаардлагатай. Мөн энэ зөвшөөрлөө 3 жил тутам шинжилж байх шаардлагатай. Насанд хүрээгүй хүн ямар ч хэлбэрээр Крест ном худалдаж авах боломжгүй гэсэн иймэрхүү хуулийн зохицуултууд бол Японд гарсан юм билээ. За тэгээд одоогийн байдлаар болохоор орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Хидеакагийн товлогдсон шүүх хурал цуцлагдчихсан яг шүүх хурал нь болоогүй байгаа юм билээ. Ямар учиртай вэ гэхээр сэтгцийн шинжилгээнийх нь үр дүнгээс шалтгаалаад шүүх ажиллагаа маш удаан үргэлжлэх магадлал өндөр байна гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Хидеакийн эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай хэвийн хүн мөн үү эсвэл тийм биш үү гэдэг дээр бол одоохондоо хариу гараагүй байгаа учраас шүүхийн хамгийн гол маргаан шийдвэрлэх асуудал нь ингээд хоошлоод байгаад байгаа юм билээ. Тэгээ тиймээс Хидеаки одоо ч гэсэндээ шүүхийн шийдвэрээ хүлээгээд шоронд бол ингээд хоригдсон байдалтай байж байгаа юм билээ. Тэгээд яг тэр эрүүл мэндийн сэтгцийн шинжилгээний хариунаас шалтгаалаад шүүх хурал нь товлогдох юм шиг байлээ. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол маш харамсалтай. Нэгэн гэр бүлд тохиолдсон ийм хэрэг байлаа. Тэгээд Японд бол энэ хикикомори гэдэг өвчин бол нэлээ их байд юм шиг байгаа. Нийгмээс өөрийгөө тусгаарлаад хинтээ ч харцахгүй, гэртээ зөвхөн өөрийгөө хашаад ингээд суучдаг. Тэгээ бүр хогооч хүртөгийн цэг рүү гаргаж хаяхаас айдаг, хүмүүстэй харьцахыг хүсдэггүй. Ийм сэтгэл зүйн өвчин бол маш их байдаг гэж байгаа. Тэгээд энэ хикикомори өвчтөй хүмүүсийн хийсэн гэмт хэрэгүүд ч гэсэндээ Японд бол бүр сүүлийн үед маш их гарч байгаа. Тэгээ энэ нь бол яг Японы нийгмийн хамгийн ийм хүмүүсийг айлгаж байгаа ийм зүйл болоод байгаа юм байна. Өнөөдөр би та бүхэнд Японд гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтлээ. Тэгээд энэ хэрэг болохоор маш аимшигтай. Ер нь бол дэлхийн тахныг цочирдуулсан тийм аимшигтай хэрэг байгаа. Япон улс ихэнхдээ цэвэр цэмцгээр хөгжингүй хотын дэд бүтцтэйгээ зэрэгцэн иргэдийнх нь ухамсар нь маш өндөр журамтай орон гэж үнэлэгддэг. Гэвч арай ойроос харах юм бол тэр гялгар гадаргын доор гүн ганцаардл нэвч шингэсэн улс шиг харагддаг. Японд 20-30 насныхны нас баралтын шалтгааны нэгдүгээрт нь амиа хорлолт бүртгэгддэг бөгөөд энэ нь дэлхийд хамгийн өндөр түвшний үзүүлэлт. 2017 оны 10 сарын 24-нд 20 гаруй насны Томура гэдэг эрэгтэй Токиод байдаг нэгэн айл руу сандарч орж ирдэг. Ороод Айко чи хаан байна гэж нэрийг чангаар дуудсан ч гэсэн ямар ч хариу байгаагүй. Түүний хайж байсан хүн бол 23 настай, түүний төрсөн дүү Айко байсан. Энэ гэр бүлийн түүхийг товч харах юм бол Айкогийн аав туйлын хэрцгий хүчирхийлэгч хүн байсан. Өдөр тутамд хил амаар гэрийнхнийгаа доромжлох, зодох, уурлахтаа эд зүйлс шидэх ах дүү хоёрыг олон удаа цохиж зоддог байсан. Энэ бүхнийг цаашид төвчгийн аргагүй болсон ээж нь 2 хүүхдээ дагуулan гэрээсээ зугтсан. Айко олон саадыг давж тэсвэрлэж өссөн. Түүний хувьд чимээгүй, төлөв даруу, эргэн тойрныхноо үргэлж анхаарч халамжилдаг охин байсан. Гэвч дунд сургуулийн 1-р ангид шин сургуульд шилжин орсноор нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн. Танихгүй шинэ орчин өсвөр насны өөрчлөлттэй зэрэгцээд олон жилийн гэр бүлийн хүчирхийлэлд дарагдсан сэтгэл зүйн шархан ил гарч эхэлдэг. Айко хүмүүстэй уулзахаас айдаг болж эцэст нь сургуульдаа ч явж чадхаа болдог. Тэгээд өрөөндөө өөрийгөө төгжиж гаднах ертөнцөөр тасарч эхэлдэг. Тэр үеэс эхлэн сошиал дээр амиа хорлохыг илтгэх мэт бичвэрүүдийг байнга бичиж нийтэлдэг болж эхэлсэн. Айкогийн өсвөр нас тогтворгүй өнгөрсөн. Харин 23 нас хүрэхдээ тэр нийгмээс бүр мөсөн тусгаарлагдаж зөвхөн ээж болон ахтаа л түшгэлдэг болсон. Эцэст нь аханд насанд хүрч
тусдаа гарснаар Айкогийн ганц хамгаалагч найддаг хүн нь ээж нь болж үлддэг. Тэгэл 2017 оны 6 сард ээж нь өвчний улмаас нас барж Айко бүрэн ганцаархнаа болж үлддэг. Гэсэн ч тэр өөрийгөө авч явах гэж тэмцсэн ахтайгаа байнга холбоо барьж зөвлөгөө өгдөг төвөдөд хүртэл очиж үзүүлэн зөвлөгөө авч хэсэг хугацаанд наажмаар сэргэж байгаа юм шиг харагдсан. Гэвч 2017 оны 10 сарын 24-нд Айко гинт алга болж ахаасаа бүр мөсөн холбоогоо тасалдаг. Ах Томураан төвшөөрт автаж дүүн өөрийгөө хорлсон байж магадгүй гэсэн бодолд автан тэр даруй Айкогийн гэрт очисон ч гэсэн дүүн тэнд байгаагүй. Тэр дүүгийнхээ компьютерийн дэлгэцийг шалгахад маш сэтгэл түгшэм мессеж харагддаг. Бүгдээрээ намайг уучлаарай, бүх зүйлд баярлалаа гэж бичсэн байдаг. Энэ яг л салах ёс гүйцэтгэж байгаа захиа шиг харагддаг. Ингээд Томура дүүгээ хайж эхлэн юнит рүүнд Айкогийн өдөр бүр ордог твиттерийн хаягийг шалгаж үздэг. Нэвтрээд ортол маш олон нийтлэл мессежүүд нүднийх нь өмнө гарч ирэн тэднийг нэг бүрчлэн уншиж байтал нэг сэжигтэй хаяг гарч ирдэг. Тэр хаягийн нэр нь Шинитай. Тэр хаягтай Айко хоорондоо 100 гаруй мессеж солилцсон бөгөөд яриа нь дандаа үхлээ төлөвлөх амиа хорлолт хизээ хаана гэх мэт цаг хугацаа байршлаа ярилцсан мессежүүдээсэн. Хамгийн чухал нь тэдний хамгийн сүүлийн яриа нь 10 сарын 23-нд болсон бөгөөд Канагава мужийн Собудэй Май өртөөн дээр тэр хоёр уулзахаар тохиролцсон байдаг. Энэ бүхнийг нь олж хараад ах нь шууд л цагдаа ханддаг. Мөн цөхрөнгөө барсан тул Твиттерт олон нийтэд зар тавьдаг. Миний дүүс сургаггүй алга боллоо. Үхэгт нь туслана гэсэн ийм хаягтай хүн байна. Энэ хүнийг таньдаг хүн байвал холбогдож өгөөч гэд бичдэг. Удалгүй тэр нийтлэл бичсний дараа 30 гаруй насны нэг эмэгтэй түүн рүү мессеж бичдэг. Тэр мессеж бичсэн бүсгүй өөрийгөө яг энэ байдалтай төстэй зүйлтэй тулгарч байсан гэж хэлдэг. Түүний яриагаар үйл явдал 10 сарын дундуур болсон гэж ахт нь хэлдэг. Тэр бүсгүй Купицури шиг хэрэглэгчийн нэртэй хүнээс хамт амиа хорлоё гэсэн санд авсан гэдэг. Тэр бүсгүй болоод тэр мессеж бичсэн залуу хоёр 10 сарын 23-нд мессежээр уулзахаар тохиролцсон. Байршил нь Канагава мужийн Мачида өртөө. Тэр бүсгийн хийснээр тэр өдөр тэд сүүлчийн хоолоо хамтдаа эзгээгээд дараа нь тэдний гэрт очиж хамтдаа амьдралаа дуусгацгаая гэж төлөвлөсөн байсан. Уулзах өдөр ирэхэд бүсгүй түүнтэй нүүр тулан уулзахад тэр нэг л биш санагдсан. Хэдийгээр тэр эрэхтэй би олон удаа өөхөх тухай бодож байсан гэж хэлсэн ч гэсэн зам байдал нь ерөөсөө тийм шинжтэй харагдаагүй. Жишээлбэл тэр хоёр ресторанд ороод хоол идэж эхлэх үед тэр залуу маш их идэж байсан. Үнэхээр үхэл бодож цөхөрсөн хүн бол ихэнхдээ хоол руу ерөөсөө анхаарлаа хандуулдаггүй. Тэгэхэд энэ залуугийн ингэж их идэж байгаа нь бол түүнд нэлээд сэжигтэй санагдсан учраас бүсгүй сэжиглээд түүнтэй хамт гэрлүү нь очихоос татгалзсан гэрлүүгээ шууд харьдаг. Энэ мэдээллийг авсан Томура дүгнэлт хийж нэлээд боддог. Гэхдээ нэг зүйл өөр байсан. Тэр нь дүүтэй нь холбогдсон хаяг болоод саяны ярьсан бүсгүйтэй холбогдсон хаяг бол өөр нэртэй хаягуд байсан учраас ах нь дүүгийнхаа чатуудыг дахин сайн шалгаж эхэлдэг. Тэгэхэд тэр бүсгүйтэй чатлсан чат болоод дүүтэй чатлсан чат хоёр дээр давтагдж байгаа нэлээд хэдэн өгүүлбэрүүд байсан. Тэр өгүүлбэрүүд нь чамайг би өвчнгүй өвтөлтгүй болгоод өгөө. Уулзах бол хоёлаа станцын ойролцоо уулзъя. Чи ганцаардаж байгаа бидтэй би чамд туслая гэсэн өгүүлбэрүүд нь тэр хоёр эмэгтэй рүү бичсэн өгүүлбэр яг адилхан байсан. Ингээд Томура буюу ах нь улам ухаж шалгахад хоёр хаягийг холбосон мессенжерийн ID нь яг адилхан болох нь харагддаг. Энэ мөчөд тэр энэ нэг хүн байна гэдгийг ойлгоод даруй цагдаад энэ мэдээллийг дамжуулдаг. Мөрдөн байцаагчид энэ жирийн хэрэг биш гэдгийг шууд ойлгож тухайн хүний мэдээллийг хурдан шалгаж тэр хаягнуудын цаана байсан хүн нь 26 настай Ширайши Такахиро гэдэг хүн болохыг тогтоодог. Ингээд түүний нэр мэдээлэл нь тодорхой болмогц цагдаа нар түүний бүртгэлтэй хаягаар очисон ч гэсэндээ хаалгыг нь аав нь онгойлгож өгөөд манай хүү 2 сарын өмнө нүүсэн би хаашаа явсныг нь огт мэдэхгүй байна гэж цагдаа нарт хэлдэг. Ингээд цагдаа нар мухардалд орж Такахирагийн байршлыг тогтоож чадаагүй. Тиймээс мөрдөн байцаалт чиглэлээ өөрчилж алга болсон Айкогийн хөдөлгөөнийг мөшгөж эхэлдэг. Эхний ээлжинд CCTV-ний бичлэгээс 10 сарын 23-нд үдээс хойш буюу өдрийн 2 цаг 47 минут орчимд Собудай Май өртөөн дээр тэр хоёр уулзсан нь тодорхой болдог. Токиогийн цагдаа орон нутгийн байгууллагуудтай холбогдож хамтарсан мөрдөх ажиллагаагаа явуулж эхэлдэг. Тэгтэл орон нутгийн цагдаа нар ч гэсэн мөн Такахирог мөрдөж байгаа гэдг нь тодорхой болдог.
Мөн Такахиро Канагавагаас гадна Фукушима, Сайтама мужуудад болсон бусад сургаггүй алга болсон хэрэгүүдтэй ч гэсэн холбоотой байж магадгүй гэсэн тийм нотлохоо сэжүүрүүд гарч ирж эхэлдэг. Ингээд хоошдоо дахин хүн алга болохгүй, аллах болуулахгүй тулд цагдаа нар Такахирог олж баривчлах зайлшгүй шаардлагатай болдог. Гэвч асуудал байсан уулзалт болсон Сабуда Май өртөө орчим нь тайван орон сууцны бүс байсан. Тиймээс CCTV багтай, дээрэс нь хүн хөдөлгөөн цөөн учраас гэрч бараг байхгүй байсан. Ингээд цагдаа нар нөгөө Айкогийн ах руу холбогдсон бүсгүйгээс тусламж хүсэхээр шийддэг. Тэгтэл тэр бүсгүй ч гэсэндээ цагдаа нарт туслахаа зөвшөөрөн өмнө нь холбоотой байсан хаяг руу дахин мессеж явуулдаг. Тэр би шийдлээ, намайг өгөхөд чи туслаач гэсэн маягтай тийм мессежийг явуулдаг. Ингээд 10 сарын 30-нд Мачида өртөөн дээр тэр хоёр уулзгаар тохиролцдог. Тэр өдөр цагдаа нар тухайн орчимд отож Такихорог гарч ирэхийг хүлээдэг. Хэсэг хугацааны дараа Такихорог гарч ирэн алхаж байгаа нь харагддаг. Мэдээж бүсгүйг бол тэнд аваачаагүй. Тэгээд Такихорог олон нийтийн газар баривчлахгүй гэрт нь баривчлая гэж цагдаа нар шийдээд бүсгүйг түүн рүү мессежжүүлдэг. Уучлаарай, би очиж чадахгүй боллоо, бодлоо өөрчилж өглөө гэсэн мессежийг бичүүлдэг. Ингээд Такихаро мессежийг аммагцаа гэрлүүгээ буцаж явдаг. Ингээд түүний алхан бүрийг хянаж байсан цагдаа нар гэрлүүгээ ормогцсон араас нь шууд очиод хонхыг нь дарж хаалгыг нь онгойлуулж чаддаг. Хаалгаа онгоолсныхан дараа бид нар цагдаа байна. Энэ орчимд хэд хэдэн хүн сургаггүй алга болсон. Танаас хэдэн асуулт асууж болох уу гэж хэлэхэд Такихаро бол хаалгаа тайлж өгсөн байсан. Тэгээд хаалгаа онгойлгох мөгцөн цагдаа нар дотог шорж түүнийг дарж баривчилж авчиж чаддаг. Гэрт нь орсон цагдаа нарт бол нэг зүйл шууд л с ิจ гтэй харагдсан. Түүний амьдардаг байр нь жижигхэн байсан ч гэсэндээ 3 том хөргүүр, 8 том сав байгаа нь бол нэлээд с ิจ гтэй харагддаг. Ингээд мөрдөгчд шууд очин тэр хөргүүр болон савнуудыг онгойлгодог. Тэгтэл дотор нь муурны тийм ийсээр дүүрэн муухай зүйл бол яг нээхэд бол огт харагдаагүй. Ингээд цагдаа нар бол юу ч байхгүй байна гэж бодоод яг хаах гэж байтал тэр дотроос бол цайруулагчны үнэр хүчтэй үнэрсэн. Ингээд цагдаа нар ямар нэгэн зүйл үнэхээр байна гэж сэжиглэн элсийг зайлуулж доор нь байгаа зүйлийг гаргаж ирдэг. Тэгтэл тэр доороос хүний толгой гарч ирсэн. Мөрдөгчд бол мэдээж цочирдон энд өөр зүйлсүүд байж магадгүй гэж бодон тэнд байгаа бүх хөргөгч болон савнуудыг онгойлгож үздэг. Тэгтэл хөргөгчн дотроос 3 хүний толгой илэрдэг. Ингээд бусад хайрцагуудыг ч гэсэн онгойлж үзэхэд хөргөгч бүрт тус бүр 3 хүний толгой ингээд 3 хөргөчнөөс нийт 9 хүний толгой илэрдэг. Хөргүүрүүдийн хажууд байсан том хадгалах савнуудыг онгойлгож үзэхэд бүр аимшигтай зүйл ил болсон. 240 ширхэг хүний ясны хэсгүүдийг тэнд хийсэн байсан. Түүнчлэн хэрэгэлсэн зэвсгүүд, хөрөө, хутаг, хайч гэх мэтчлэн мөн хохирогчдын эд зүйлс болох гутал, цүнх, үнэмлэх, банкны карт зэрэг нь ч тэнд хадгалаастай байдаг. Ингээд 9 хүний үлдэгдэл нэг доороос илэрснээр урд өмнө нь сонсогдоогүй цуврал алгын хэрэг ичлэгдсэн. Цагдаа нар хүний толгой мөч үлдэгдлүүдийг хураан цуглуулж байх зуур Такахиро хажууд нь зогсож тэднийг тайван байдалтайгаар ажиглаад зогсож байсан. Ингээд гэмт хэргийн газар бол үүмэн самуун болж маш олон цагдаа шинжилгээний багийнхан ирж наривчлан ажиллаж цогцос зөөж нотлохоонуудыг цуглуулж эхэлсэн. За ингээд энэ аимшигтай хэрэг бол илэрсэн байгаа. За тэгээд одоо болохоор та бүхэнд яг энэ хэргийн алуурчин болох 26 настай Такихарогийн талаар танилцуулъя. Түүний хүүхэд нас нь харьцангуй энгийн өнгөрсөн 2009 онд ахлах сургуулиа төгсөж Японд алдартай Мөритө тоглоомын газар болох Пачинкод ажиллаж үйлчлүүлэгчдийн элдв ажлыг амжуулдаг байсан. Заримдаа джекпот хоцсон үйлчлүүлэгчдээс гарын мөнгө ч гэсэн авдаг байсан. Гэхдээ орлого нь бол хангалттай биш байсан учраас их мөнгийг хурдан амар аргаар олохын тулд Такахиро хууль бус зүйл хийж эхэлсэн. Японд скаутер гэж нэрлэгддэг нэг төрлийн ажил байдаг. Гэмт хэргийн ертөнцид оршдог хууль бус 8. Тэнд Twitter зэрэг платформ, чат аппликейшн ашиглан өсвөр насны болон залуу эмэгтэйчүүдийг урьдчилж улмаар насанд хүрэгчдийн 6 цэнгэлийн газруудад зуучлан нийлүүлэх маягаар ажилладаг тийм ажил байсан. Тэгээ энэ ажил бол арай илүү ашиг олдог байсан. Энэ ажлыг хийж эхлээд 2 жилийн дараа цагдаа нарт баригдсан. Шүүхээс түүнд 3 жилийн тэнсэн ялыг оноосон. Үүний дараа бол Такахиро аавынхаа гэрт буцаж очисон. Насанд хүрсэн эр хүн атлаа тэр ааваасаа сар бүр
мөнгө авч тэр мөнгөөр амьдардаг, бие даахыг хүсдэггүй, ажилгүй, мөнгөгүй тийм залуу байсан. Мэдээж бол хууль бус ажил дахиад хийж чад баригдах юм бол ял нь хүндэрч шоронд орох нь тодорхой байсан. Тийм учраас ямар ажил хийх вэ гэж бодож байгаа сэтгэл зүйн хувьд эмзэг тогтургүй охтыг амархан өрхтөж болдгийг анзааран жаахан хайр инрэл үзүүлэхэд тэд бүх зүйлээ өгдөг, үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж болно гэж тооцоолдог. Ялангуяа Японы Twitter дээр үхмээр байна, амиа орлохыг хүсэж ингэсэн мессеж бичдэг охтууд бол маш их байдаг. Үүнийг нь ашиглахаар шийддэг. Такахиро ийм охтыг байрандаа авчирч архиулган, аргадан, хуурч ашиглаж мүлжих боломжтой гэж тооцдог. Тэр даруй төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлдэг. Ингээд үхэлтэй холбоотой тийм зүйлсүүдийг бичсэн хэрэглэгчдийн нэртэй 6 Twitter хаяг нээсэн бөгөөд тэдгээрийн 2 нь өмнө дурдсан хаягуд байсан. Түүний анхны хохирогч нь 21 настай Миура Мизуки гэдэг эмэгтэй байсан. Тэд 2017 оны 8 сарын 8-нд мессеж солилцож эхэлсэн бөгөөд ердөө 5 хоногийн дараа уулзахаар тохиролцдог. Ингээд уулзах газраа явж очтол Миура Мизукийн найз залуу Нишинака Шоукатага хамтдаа хүрээдэрдэг. Такихаро үүнийг нь хараад цоцсон ч гэсэндээ гайхснаа нууж боломжийг хүлээж эхлэн гуруула хамт уулзаад ойролцоох цэцэрлэгт очин хамтдаа арх ууцгаадаг. Тэгэхэд Миура үнэндээ амиа хорлох хүсэлгүй зүгээр гэрээсээ оргож түр байрлах газар хайж байгаа тухайга түүнд ярьдаг. Такахиро энэ боломжийг алдалгүй ашиглан 10 хоногийн дараа тэр Миурад би чамайг зүгтахад чинь тусланаа, би чам руу дахин холбоо барих болно гэж хэлээд тэр хоёрыг явуулдаг. Ингээд 10 хоногийн дараа түүнтэй ганцаарнтай нь уулзахаар тохиролцоод мөн Миурагаар би өөрийн хүсэлтээр гэрээсээ явж байна гэсэн утгатай бичвэрийг гэрт нь бичүүлж үлдээгээд тэгээд түүнтэй уулзахаар болдог. Ингээд хохирогчийг гартаа оруулмагцаа Такахиро анх төлөвлөсөнчлэн мөнгө шахаж эхэлдэг. Чамайг зүгтахад чинь туслах нөхцөл гэж нэрлээд маш их хэмжээтэй мөнгийг түүнээс авдаг. Тэр мөнгөөрөө Канагава мужид хожим аллууд болсон байрыг түрээслэж амьдарч исэн. Зорилго нь бодсноос хавьгүй амархан биелсэн учраас дараа нь тэр Миураг царайлаг эмэгтэй биш учраас биеэ үнэлэхэд тохиромжгүй гэж бодоод өөр царайлаг эмэгтэйг авчрах хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ Миураг ингээ буцаагаад явуулах нь бол эрсдэлтэй. Тэр ямар нэгэн гомдлыг цагдаад гаргах юм бол бүх зүйл дуусна гэж бодоод түүний амь насыг хөнөхөөр шийддэг. Миурагийн амь насыг хөнөөж түүний хамгийн ихний аллах нь эхэлсэн. Тэр цагаас хойш Такахиро зорилгоо бүр мөсөн өөрчилж аллах хийхээр шийддэг. Өөрийнхөө арга барилаа алхам алхмаар боловсруулж эхэлсэн. Цогцнуудыг төгс далд устгаж чадвал хизээч баригдахгүй гэж өөртөө итгэж эхэлдэг. Тиймээс тэр яаж цогцнуудыг нуух вэ гэдгийг dark web дээрээс судлаж эхлэн аимшигтай бичлэгүүдийг үзэж эхэлдэг. Миурагийн амь насыг хөнөөснийхөө дараа тэр шууд л дараагийнхаа байг хайж эхэлсэн. Twitter дээр амиа хорлоход туслаач гэж бичдэг. Эсвэл гэрээсээ зүгтаад түр байрлах газар хайж байна гэсэн эмэгтэйчүүдийг онилж эхэлсэн. Уран яриа ашиглан өөртөө надад зовлон туулж байгаа юм байна гэсэн мэтээр дүр эсгэж өөрийгөө энэ төрлийн зүйлд туршлагатай хүн мэтээр харагдуулдаг. Жишээ нь нийгмээс тусгаарлагдсан эмэгтэй гарч ирвэл би ч бас тэгж байсан гэж хэлэн түүнийг өрөвдөж байгаагаа хэлж санаа нийлж яриа нийлж байгаа юм шиг аашдаг байсан. Хэрв тэр эмэгтэй амиа хорлох аргын талаар асуух юм бол би тэрийг хийж үзсэн. Гэхдээ ийм арга нь илүү өвтгдөг, тийм арга нь илүү хэцүү байдаг. Би чамд хамгийн өвтөхгүйгээр амиа хорлох аргыг зааж өгье гэж хэлэн бүсгүйчүүдтэй уулзахаар тохирдог байсан. Ингээд 8 сарын 28-нд анхныхаа аллагыг хийснээс ердөө 5 хоногийн дараа тэр хоёр дахь хохирогчтойгоо таардаг. Түүний нэр нь Ишихара Куреха 15 настай өсвөр насны охин байсан. Нас бага тул удирдах нь илүү амар байсан бөгөөд Такахиро хоёр дахь аллага маш хялбархан үйлдсэн гэж дараа нь цагдаа нарт хэлсэн. Ингээд 3 дахь хохирогчоо хайж байх үед тэдний хаалгыг нэг хүн тогшдог. Тэр нь анхны хохирогч Миурагийн найз залуу байдаг. Такахиро балмагцсан ч гэсэндээ эрэгтэй хүн байсан ч гэсэндээ алахгүй гэсэн үг биш гэж дотроо бодоод түүнийг гэртээ оруулаад өмнөх хохирогчтойгоо төстөө аргаар амь насыг нь хөнөөдөг. Энэ үед Такахиро хэдхэн хоногийн дотор 3 хүний амь насыг хөнөөсөн гэсэн үг. Үүнээсээ хойш Такахиро ойролцоогоор 15 хоног нам жим болж орчноо ажигласан. Тэр үед сургаггүй алга болсон мэдээлэл эсвэл
Хүмүүсийг хайж байгаа гэх мэдээллүүд юусоо сонсогдохгүй наамгүй байсан. Тэгээд тэр бодож эхэлсэн. Хинч хайхгүй байгаа юм бол аллагуудыг амиа хорлолт шиг харагдуулж дүр эсгэлт хийх хэрэг байна уу гэж бодоод ингээд тэр гэрт нь хүл тавьсан эмэгтэйчүүдийг дарааллан хөнөөх цуврал аллагуудаа хийж эхэлдэг. 9-р сарын 10-наас 10-р сарын 23 хүртэл 1 сар гаруй хугацаанд 6 хохирогчийн амь насыг хөнөөсөн. Ингээд нийтд нь нэгтгээд хэлэх юм бол Такахиро нийт 24 хүнтэй холбоо тогтоосноос 13 нь түүний уулзах саналыг хүлээж авсан. Харамсалтай нь тэдгээрээс тэдний байранд ирж амь насаа алдсан нь 9 хүн байсан. Эцэст нь Такахирогийн хамгийн сүүлийн хохирогч нь дээр дурдсан Айко байсан. Анх уулзахад Такахиро түүнийг их хөөрхөн охин байна гэж үзсэн гэдгээ хэлдэг. Тэгээ түүнд баг зэрэг татагдсан гэсэн ч тэр амьд үлдээх бодол төрөөгүй гэж хэлж байгаа. Харин бүр удаан хугацаагаар хүчирхийлэл үргэлжлүүлж байгаад эцэст нь өнөөй гэж шийдээд түүнийг гэртээ авчран маш аимшигтайгаар хүчирхийлж байгаад амь насыг нь хөнөөсөн. Түүний аллагын харгислал зогсохгүй мэт санагдаж байсан ч итгэмээргүй нэг хохирогч ямар нэгэн байдлаар амьд үлдсэн байдаг. Түүнийг би гэж нэрлэе 22 настай эмэгтэй байгаа. Өмнө нь хэлсэн чинь Такахиро 15 хоног нам жим байсан үеэр би түүнтэй хамт ойролцоогоор 2-7 хоног амьдарсан гэдэг нь тодорхой болдог. Хамт амьдарч байсан тул Такахирогийн аллагууд дахин эхлэх үед би ч гэсэн тэдний гэрт байсан гэдэг нь сүүл тодорхой болдог. Гэхдээ тэр бол амьд үлдэж чадсан. Такахиро түүнийг амьд үлдээсэн шалтгаанаа хэлэхдээ тэр маш царайлаг бүсгүй байсан учраас түүнийг зарж мөнгө олоход маш амархан байсан. Тийм учраас биеийг нь үнэлүүлж мөнгө олж байгаад тэр мөнгийг нь зарцуулаад түүний толгойг нь эргүүлээд гэртээ хамт байдаг байсан гэж хэлж байгаа. Тэгээ түүний олж ирсэн мөнгөөр зүгээр л тансаг хоол идэж зугаацаж өнгөрүүлсэн гэж байгаа. Тэр байнга сайн том ресторануудад очиж үнэтэй хоол захиалж хүргэлтээр ч гэсэн байнга хоолуудыг захиалж иддэг байсан. Тэгээ нөгөө түүнтэй уулзаад салсан бүсгүй өмнө нь хэлэхдээ түүний хит их иддэг занг анзаарсан гэж ярьж исэн. Тэгээ энэ ч гэсэндээ яг үнэтэй холбоотой байсан. Анхантай бол би бүсгүй айдастай байсан гэж аан тодорхой хэмжээгээр энэ нь барьцаалахтай адилхан зүйл гэдгийг мэдэж байсан. Гэвч хоног өдрүүд өнгөрөх тусам хамт амьдрах явцад харилцааны хэлбэрүүд нь улам өөрчлөгдөж төгшөөртэй хэлбэр рүү шилжсэн ч гэсэндээ тэр бүсгүй Такахиро өөрт нь хор хүрэхгүй гэдэгт итгэж эхэлсэн гэж байгаа. Тиймээс тэр олон аимшигтай гэмт хэргийг нүдээр харсан ч мөртлөөсөө цагдаа нарт мэдэгдээгүй. Түүнээс гадна Такахиро би бүсгүйд бусад хохирогчдод үйлцсэн олон удаагийн бэлгийн хүчирхийллээч гэсэн үйлдээгүй. За ингээд баригдсан Такахирогийн шүүх ажиллагаа 2 жилийн турш үргэлжилж нийт 24 удаагийн шүүх хурал болсон. Ердөө 2 сарын хугацаанд 9 хохирогч амиа алдсан, мөрдөн ажиллагааны баримтууд асар их байсан. Тэр дундаа шүүх хурал хэвлэлийн ярилцлагын туршид Такахиро гайхмаар тайван хിവэрл байсан. Харин ч олонний анхааралд өөрт нь маш их таалагдж байгаа юм шиг өөрийгөө од болсон юм шиг аашилж байсан. Үүгээр зогсохгүй шоронд байх хугацаанд маш солиотой хүсэлтүүдийг тавьсаар байсан. Дуртай айдлуудынхаа фото номыг авчруулахыг хүсэх, хоригдож байхдаа өөр хоригдогч эмэгтэйтэй гэрлэхийг шаардах гэх мэт. Энэ хэрэг бол Японоос хальж дэлхийд даяар тархаж дэлхийн маш олон улсуудын анхаарлыг татсан. Ингээд анхан шатны шүүх хурал бол 2020 оны 9 сард болсон. Анхан шатны шүүх хурал дээр бол түүний бүх гин буруунууд нь бол нотлогдсон. Ингээд 2020 оны 12 сард түүнд цаазын ялыг оноодог. Дараа нь 5 жилийн хугацааны дараа буюу 2025 оны 6 сард Такахиро цаазаар авах ял нь хэрэгжиж цаазаар авахулсан байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилийн 6 сард цаазаар авахулсан гэсэн үг. Такахиро яг баривчлагдах үедээ 4 өөр эмэгтэйтэй чатлаж байсан нь илэрсэн. Хэрвээ цагдаа нар түүнийг энэ үед барьж чадаагүй бол дахиад нэмээд 4 хохирогч үүгээр зогсохгүй бүр өшөө олон хохирогч нар төрөгч магадлалтай байсан гэдэг нь бол ил болсон. Өнөөдөр би та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлтлээ. 2022 оны 2 сарын 23-нд Японы Канагава мужийн Йокохама хот дахь нэгэн худалдааны төвийн авто зогсоол дээр гинэт нэгэн эмэгтэй хүний чанга орилсон дуу хатдаг. Өдрийн цагаар 20 гаруй насны Гаён Юки гэх эмэгтэй бараг дотор хувцастайгаа шахуу байдалтай хашгичин орилж байсан бөгөөд хүмүүсийн анхаарал тэр даруй түүн дээр төвлөрсөн. Тэр мөчид Юки гартаа хутга
эсвэл хурц эртээ нэг зүйл барьчихсан өөрийн гарын хэсгийг зүсэж эхэлдэг. Ойр байсан хүмүүс нь сандран гүйж жоод утгыг нь булааж авч арга хэмжээ авч чадсан. Тэгтэл Юки нэг машиныг заагаад тэр машин дотор байгаа залууг баривчлаад өгөөч гэж орилдог. Төлгүй тэнд байсан хүмүүсийн дуудлагаар цагдаа түргэн тусламж ирж Юкиг эмнэлэгт хүргэн үзлэг хийлгүүлэхээр болдог. Мөн Юкигийн заасан тэр эрэгтэйч гэсэн байцаалт авахаар баривчилсан. Тэр хүн нь 51 настай Изува Жун гэдэг эрэгтэй байсан бөгөөд мэдээллийг нь шалгахад Токио хотын Шинжуку дүүргийн Кабукичод байдаг нэгэн сэтгцэн эмнэлгийн захирал байсан. Цагдаа ямар учиртай юм бэ гэд асуухад Изува худалдааны төвөөр найз бүсгүйтэйгээ болзоод явж байтал гинтл найз бүсгүй маань ганцаараа хувцас тайлаад үүмэн самуун дэгдэж эхэлсэн. Би сандраад хүмүүсээс ичгтээ тэндээс холдоод машин дотор ороо сууж исэн юм а гэж тайлбарладаг. Цагдаа нар шалгахад Изува бүсгүйд шууд бие махбодын гэмтэл учруулсан зүйл байхгүй. Дээрээс нь түүний хувьд оршин суух хаяг болоод ажлын газрын тодорхой эмч хүн байсан учраас цагдаа нар ол түүнийг тавиад явуулдаг. Нөгөө талд эмнэлэгт хүргэгдсэн Юки сэтгэл санааны хувьд бол маш тогтворгүй байдал үзүүл байсан. Тэгээ түүнийг эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг сонссон гэр бүлийнхэн нь яаран эмнэлэг дээр ирэхэд Юки тэднийг түлхэж зай барьсан шинжтэй байсан ч гэсэн гинтл би найз залуу Изуагийн гэрт буцмаар байна гэж гэрийнхнаасаа гуйж эхэлдэг. Дөнгөж сая л тэр хүнийг баривчлаад өгөөч гэж хашгирж исэн мөртлөө гинт яагаад ч юм буцаад түүнийх рүү явмаар байна гэд өөрчлөгдчихдөг. Гэр бүлийнхэн нь байлуулах гэсэн боловч Юки зөрүүтэлсээр лээсэн. Тэгээ ээж нь бол юуны өмнө тайвширхан чухал гэж үзээд охиноо Изуагийн гэрлөө дагуулж очдог. Ээж охин хоёрыг Изуагийн гэрт очиход Изуа огт төгссөн шинжгүй амар тайван байдалтайгаар бренди шимээд уугаа сууж байдаг. Орж ирсэн ээж охин хоёрыг хармагцаа Изуа өө ээжээ бөө юм болов уу хүрээд ирвүү та нэг хундаг уух уу гэх мэтчлэн арх хүртэл түн санал болгодог. Тэгээ ээж нь хэдийгээр гайхсан ч гэсэндээ охин нь заавал тэнд үлдэнэ гэд байсан болохоор охиноо үлдээгээд явдаг. Ингээд авто зогсоолын явдал зүгээр төр зургийн хачирхалтай хэрэг явдал мэтэр намжих шинжтэй болж эхэлсэн. Гэвч үнийг хэрэгтэй Изуа бол нийгэмд байх ёсгүй цагаан халаад өмссөн маш аимшигтай хүн байсан. Элит оюунлаг хүн гэсэн нэрийн доор олон хүнийг хуурсан хүн гэдэг нь удалгүй ил болдог. Изуагийн талаар товч танилцуулахад тэр олон жил шаргуу хичээллэж анагаахын сургуульд орон мэрэгжлийн эмч болж анхандаа дагалдан эмчээр хэсэг ажилласны дараа 2003 онд Токио хотын Ниши Азабуд Токио Клиник нэртэй эмнэлгээ байгуулсан. Тэндээ ихээхэн амжилт олсон ч энэ нь эрүүл зөв замаар олсон амжилт байгаагүй. Тухайн эмнэлэг нь удалгүй Риталины хамааралтай хүмүүсийн дунд маш цуутай бол жорыг нь шууд бичиж өгдөг гэсэн ярианаас болоод хүмүүс тэдний эмнэлэг рүү ол хушуурч эхэлсэн. Риталин гэдэг нь ADHD буюу анхаарал дутмагшил, хэд хөдөлгөөнтөх эмгэг эсвэл сэтгэл гутралын үед ашиглагддаг эм байгаа. Дофаминд нөлөөлдөг сэргээгч төрлийн эм гэсэн үг. Ерөнхийдөө кофе, энергийн ундаа уухад мэдрэлийн систем өдөөгдөж сэргдэг шиг үйлчилгээтэй тийм сэргээгч төрлийн эм байгаа. Риталины нөлөө хурдан илэрдэгч хамаарал үүсгэх эрсдэл өндөр тул эмчийн жоргүүгээр бол авах ямар ч боломжгүй юм байгаа. Зохицуулалттай эмэнд тооцогддог. Изуа энэ нөхцөлийг бол боломж гэж ашигласан. Тэр жороо бичгтээ маш хайхрамжгүй байсан бөгөөд өвчнийг сайтар нэгтлэхгүйгээр шууд л бичээд өчгдөг байсан. Тэгээд шууд бичээд өчгдөг гэсэн цуурхлан ч гэсэндээ маш их тарж улмаар эмийн хамааралтай хүмүүс тэдний эмнэлэг рүү олноороо цугларч эмнэлэг нь ч улам цэцгэлж хөгжиж эхэлсэн. Тэгээд 2004 онд бүр илүү хөл хөдөлгөөнтэй газар болох Токио Шинжукугийн Кабукичу руу өргөтгөл хийн тийшээ нүүсэн. Кабукичу бол зугаа цэнгэлийн газрууд төвлөрсөн бүс тул ийм төрлийн эмийн хамааралтай хүмүүс бол маш их байдаг учраас эрэлт нь их байсан. Өдөрт бүр 300 хүн ирэх тохиолдолч байсан гэсэн тэмдэглэл үлдсэн байсан. Гэвч эмнэлгээ өргөтгснөөс хойш жил хүрэхгүй хугацаанд асуудал гарч эмчийн өрөөнд өвчтөнтэй маргалдаж бүр зодтолцсон хэрэгт эмч холбогддог. Үүнийхээ улмаас түүнд ял оноож тэнсэн харгалзах 2 жилийн ял болоод 2 жилийн хугацаанд эмчлэх эрхийг нь түтгэлзүүлэх шийдвэр ногдуулдаг. Гэтэл Изуа эмчлэх эрхийг нь түтгэлзүүлчихсэн байх хугацаанд ч гэсэн хууль бусаар хүмүүсийг оншилж эмээ өгсөрлөөсөн. Түтгэлзүүлэх хугацаа дуусахаас хэдхэн сарын өмнө цагдаад нэрээ нуцалсан нэг мэдээлэл ирж түүний эмнэлэг дээр цагдаа нар очиж нэгжлэг хийхэд дахин цочирдом зүйл илэрсэн. Цагдаа эмийн жор бичлэлтийн бүртгэлийг нь шалгахад
2007 онд ганцхан жилд гихтэл Риталин сая 20,000 ширхгийг олгосон болох нь тогтоогддог. Ингээд Изува эмнэлгийн хууль зөрчсөн хэрэгт татагдж 7 жилийн турш давж заалдан дээд шатны шүүхийн маргаан үргэлжилсэн бөгөөд эцэст нь 2014 онд торгуул болон дахин 2 жил эмчлэх эрх түтгэлзүүлэх шийтгэл авч хэрэг ингээд намдсан байна. Тэгээ энэ хэрэг дэгдэж ах Японы нийгэм энэ явдлаас болж хууль дүрмд хүртэл өөрчлөлт оруулах хэмжээнд шууган дэгдэжсэн. Гэхдээ Изува ийм байдалд ч гэсэн өөрийн шунал хүслийг үргэлжлүүлэн хангаж байсан. Энэ удаа мөнгө бус харин өөрөөс нь эм авдаг байсан эмэгтэй өвчтнүүдийг онилж тэдрийг дарамталж эхэлдэг. Шүүхийн маргаан үргэлжилж байх зуурч тэр эмэгтэйчүүдийг мөшгөж сүрдүүлж үүнтэй холбоотой хэрэгт ч дахин баривчлагдчихсэн. Ийм эмх замбраагүй ёс зүйгүй байдал үргэлжилсээр 2019 онд түүний эмчлэх эрхийг түтгэлзүүлэх хугацаа дуусмагт тэр дахин эмнэлэг нээсэн. Энэ удаа ч гэсэн хүмүүс маш ихээрээ түүний эмнэлэг дээр ирдэг байсан. Учир нь тэр үед хууль өөрчлөгдөж Риталин зэрэг эмийг зөвхөн тодорхой нөхцөлд жишээ нь хүн төлбөрийн нойр гүйтэл гэх мэт өвчнөд олгох боломжтой болсон учраас энэ нойр гүйтэл гэсэн шалтгаанаар хүмүүс бол түүний эмнэлгийг маш ихээр хайж ирэх болсон. Тэр үеэс Изува эмийн асуудалтай залуу эмэгтэйчүүдэд нууцаар ойртон чамд эм хэрэгтэй эцтэй чи өөр газраас авч чадахгүй би л өгч чадна гэх мэтчлэнгээр эмэгтэйчүүдийг бас уруу татаж харилцаанд орж эхэлсэн. Нэг удаа таалагдсан эмэгтэй өвчтөн даатгалын бичиг дээрх хаягийг ашиглан гэрлүүн хүртэл явж очиж исэн тохиолдол гарсан. Тэгээ тэр эмэгтэй болохоороо тэр эмчээс татгалцахад Изува өшөөгөө авахар Италийн маш их хэмжээгээр бичиж өгөөд тухайн хүн эмийг хэтрүүлсэн хэрэглэснээр хүн хэлбэрийн хамаарал хор уршигт орж исэн тохиолдолд гарч исэн. Ингээд 2021 оны 2 сард 20 гаруй насны Юки клиникээр нь үйлчлүүлэхээр ирдэг. Юки бол сувилагч эмэгтэй байсан. Гэвч ажлын байрандаа удаан хугацааны бэлгийн хүчирхийлэлд өртсөн учраас ажилласаа гарч сэтгэл зүйн хүнд гэмтэл аван сэтгэл зүйн шарахтай болсон байсан. Хүмүүс өөрийг нь ширтэж байна гэж мэдрэх, биеэр нь шавж хорхой мөлхөж байгаа юм шиг мэдрэмж төрөх зэрэг шинжээс болж өдөр тутмын амьдрал нь бараг л боломжгүй болж өрөөндөө түгжигдэж эхэлсэн байсан. Үүний үр дүнд амьдралын хэмнэл нь алдагдаж хүнд нойргүйдэлтэй болсон байсан. Тэр нойрны эм авах гэж ойр хавийн сэтгцэн эмч хайж яваад санамсаргүйгээр Токио клиник дээр ирсэн байсан. Юки өөрөө сувилагч учраас эмийн талаар ойлголттой байсан болохоор Изувад Риталин биш хамаарал багтай нойр хүргэх эм бичиж өгөөч гэж хүссэн. Изува өвчтний зовлон асуудлыг бараг сонсохгүйгээр зөвлөгөөч сайн өгөхгүйгээр шууд жор бичээд өчгдөг. Харин Юкид энэ нь маш амар санагдсан. Учир нь өөрийнх нь туулсан хэцүү зүйлсээ эмч болгонд ярьж яваад байсан. Тэр нь өөрт нь маш хэцүү байсан. Тэгээ энэ удаа бол энэ эмчид тийм их юм ярих шаардлагагүй байсан нь маш амар санагдсан. Тийм учраас дахин тэдний эмнэлгээр үйлчлүүлэх болсон. 1 сарын дараа Юкид маш төгшөөртэй асуудал гарсан. Энэ нь юу вэ гэх юм бол ажлын газрын хүнээсээ бэлгийн замын халдвар авсан байсан. Уг нь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй боловч өмнө нь хүчирхийлэлд өртсөн тухайга дахин ярих шаардлагатай болох нь түүнд маш хэцүү санагдсан учраас Изувагийн клиник дээр ирж болгоомжтойгоор түүнээс антибиотик бичиж өгөхийг хүсдэг. Тэгтэл тэр гинтл чи хувцас тайлдаа би чиний биеийг чинь шалгаад үзье гэж хэлдэг. Юки ол энэ үгийг сонсоод маш их цочирдолд орж эмнэлгээс гараад явдаг. Эмнэлгээс гарч явсныхаа дараа хэсэг бодож байгаад магадгүй өвчнийг минь шалгах гэж байсан юм болов уу? Би буруугаар ойлгочихсон юм болов уу гэж бодоод буцаад Изувагийн эмнэлэг рүү очдог. Энэ өдрөөс хойш бол энэ хоёрын харилцаа нэлээд ойртож насны зөрүү их байсан ч гэсэндээ эцэст нь хосын харилцаанд орсон. Юки 7 хоногт 2-3 өдөр Изувагийн гэрт байнга очиж цагийг өнгөрөөдөг болж эхэлсэн. Эхэндээ бүх зүйл бол Юкид сайн сайхан юм шиг санагдаж байсан боловч цаг өнгөрөх тусам Изува бэлгийн харилцааны хувьд хит давсан шаардлага Юкигээс шаардаж мөн жирэмслэлтээс хамгаалах аргыг ч гэсэндээ ахуулахгүй болж эхэлсэн. Нөгөө талаас Изува бол ганц бие хүн биш байсан. Тэр салах өргөдлөө өгөөд шүүхээр явж байгаа эхнэр болон 2 хүүхэдтэй хүн байсан. Юки бол 20 гаруй насны залуу эмэгтэй тул нөхцөл байдлыг төвөгтэй болгохгүй тулд жирэмслэлтээс хамгаалах аргыг бол хэрэглэхийг хүссэн боловч Изува Юкид чи намайг хайрладаг бидтэй би чамтай гэрлэмээр байгаа. Тийм болохоор би эхнэрээсээ салчих юм бол чамтай гэрлэж хүүхэдтэй болно. Тийм болохоор чи хамгаалах шаардлагагүй гэх мэтээр түүнийг шахаж эхэлсэн. Ингээд Изува бол Юкиг бүрэн хамгаалалтандаа авахын тулд түүнд эм бодис өгж эхэлсэн.
Үүнийг уух юм бол чи илүү сайн унтна гэх мэтээр коктейл маягийн нойрны эмийн багцыг орой бүр түнд уулгадаг болж эхэлсэн. Энэ багц дотор нь болохоор Италийн болон сэтгцийн эмнэлэгт ашиглагддаг маш олон эмнүүд байсан. Ийм төрлийн эмийг бол сэтгэл зүйн хувьд эмзэг хүн хэтрүүлэн хэрэглэх юм бол бодит байдлыг дүгнэх чадвар буурах, мэдрэмж мохох, өөрийгөө хянах чадвар сулрах зэрэг өөрчлөлтүүд гардаг. Өглөө сэрэхэд манарсан, хүчгүй юм хийх хүсэлгүй болох гэх мэтчлэнгээр тийм байдал үүсэх тусам Изуа Юкиг удирдах нь бүр хялбархан болж эхэлдэг. Тэр өдөр бүр тунган баг багаар нэмэгдүүлсээр Юкиг аажмаар эвдэж эхэлсэн. Энэ байдал бол нэлээд хэдэн сар үргэлжилсэн. Ингэснээр Юки хэвийн амьдрах чадвараа алдаж эхэлж гэр бүлийнхэн нь ховорхон уулзахтаа хүртэл охин маань нэг л биш вэ гэдгийг анзаардаг. Ялангуяа Изуагийн гэрээс ирсний дараа шинж тэмдэг нь бүрд орддог байсан. Нэг удаа Юки найзтайгаа уулзах төлөвлөгөөтэй байгаагаа хэлэхэд Изуа түүнд нэг ундаа өгсөн. Тэгээ Юки тэр ундааг уусны дараа шууд ухаан алдаад ундаг. Найз нь уулзах газраа уулзах цагтаа Юкиг хүлээсэн боловч ирэхгүй болохоор нь түүн рүү заалгатал Изуа уцыг нь аваад Юки унтаж байна гэж хэлдэг. Тэгтэн найзд нь нэг л сонь санагдаад таксигаар тэдний гэрлөө яваад очтол Юки нэг л сонирн байдалтай харагдсан. Тэнгүүт нь найз нь сандраад түүнийг эмнэлэг рүү авч явъя гэж бодоод гэрээс авч гардаг. Тэгтэл дөнгөж гэрээс авч гараад хэсэг хугацаа өнгөрсний дараа Юки ухаан сэргээд би хаана байна? Би юу ч санахгүй байна гэж хэлдэг. Тэгээ тэр үед болохоор Изуа Юки рүү залгаад түүнийг маш их загнаж одоо хурдан гэрлүүгээ буцаад ороод ир гэж загнадаг. Тэгээ Юки бол энийг сонсоод маш их сандраад найздаа зүгээрээ гэж хэлээд гэрлүүгээ буцаад орчихсон. Үүнийг нь харсан найз нь бол Юки хэвийн ухамсартай биш байна. Нэг л эвгүй байна гэж хараад эцэг ихт нь Юки аюулд орсон юм шиг байна гэж хэлдэг. Үүнийг нь сонссон Юкигийн гэр бүл бол тэдний гэрт нь очиход нэлээд удаан хаалгаа нээхгүй байж ийснаа хаалгаа гинт нэгээд Юки гэрийнхнийгаа оруулахгүй өөрөө гараад ир. Тэр үед болохоор нүдэн гүлийсэн ухаангүй юм шиг маш эвгүй байдалтай харагдсан. Тэгээ аав нь бол үүнийг нь хараад уурлаж цагдаад гомдол гаргасан ч гэсэндээ маргааш Юки өөрөө очиод гомдлоо буцаадаг. Гомдлоо буцаахтаа тэр бол миний найз залуу миний хайртай хүн тийм болохоор би гомдлоо буцааж ийна гэд гомдлоо буцаасан байгаа. Юкигийн найз Изуагийн талаар өөрөө судалж эхэлдэг. Италийн нэмийг жорлох асуудал, өмнөх хүчирхийллийн хэрэг, мөшгөлт зэрэг баримтуудыг нь найз нь олж Юкид үзүүлээд чи энэ залуугаас хурдан салах хэрэгтэй гэж шахсан ч гэсэндээ Юки бол ерөөсөө тийм сонсох тэнхэлгүй байсан. Энэ үгийг нь сонсох, хүлээж авах тийм тэнхэл чадваргүй байсан. Удалгүй 10 сараас Юки гэрээсээ гарч Изуатай бол бүр хамт амьдарч эхэлсэн. Өдөр нь Изуагийн эмнэлэгт ажилтан туслаж эхэлсэн ч энэ үеэс түүний амьдрал бараг л боолчлолтой адилхан болж эхэлсэн. Изуа эсэргүүцэх юм бол биедэн хүч хэрэглэж, доромжилж, бүр зодож, усанд хүчээр оруулах гэх мэт тамлал хэлбэрлөө ойрцсон үйлдэлүүд гаргаж эхэлсэн. Мөн өдөр бүр хит давсан шаардлага тавьж Юкиг туйлжуулж, бие махбод сэтгэл зүйн хувьд бол маш хүнд байдалд оруулж эхэлсэн. Юки тэр үед ч гэсэндээ яг хяналт сэтгэл зүйн нөлөөлөлд орсныгоо мэдхгүй Изуа л намайг хайрладаг гэж итгэн хаяа нэг дулаахан үг хэлэхдээ түүнийг хайр гэж ойлгон түүнд улам илүү татагдаж улам баригдмал байдалд орж эхэлдэг. Нөгөө талаас Изуа өөрөө ч бодисын хамааралтай болж эхлэн хий юм сонсох, хий юм харах гэх мэт шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Тэр цонхоо бүтээж, хаалгаа түгжиж, хин нэг нь намайг ажиглаж байна гэх мэтээр буфтнах, харанхуй өрөөнд ганцаараа хашгирах, Юкиг чи намайг хуурч байна гэж сэрдэх, гар утсыг нь эвдэх гэх мэтчлэнгээр бас өөрийнх нь зан авирууд бол нэлээд өөрчлөгдөж эхэлдэг. Нэг өдөр Юки Изуагийн утсыг нууцаар шалгахад Изуа өөр эмэгтэйчүүдтэй харилцаар байсан нь нэлэрч Юки маш их уурлаж өөрийгөө хорлох маягийн үйлдэл хийж эмийг асар ихээр нэг доргуудаг. Изуа түүнийг тэр үед нь болиулаагүй. Тэг бүр түүний энэ үйлдэлийг хийж байгааг нь дүрс бичлэг аваад байжсэн байгаа. Тэг Юкиг бол бие нь нэлээд хүнд хэцүү болоод эхлэнгүүт нь түргэн дуудаж өгсөн. Эмнэлгийн ажилтнууд Юкигийн биеийн байдлыг хараад цочирдсан бөгөөд бие нь олон шарах хөхрөлт мөн хит тураалд орсон байдалтай байсан. Эмнэлгийн ажилчид Юкигийн гэр бүлийнхнийг дуудаж энэ үед бол гэр бүл нь бүрэн мэдэж аав нь уурлаж Изуатай холбоо барихад Изуа бол доромж үгээр аавыг нь харааж эхэлдэг. Гэсэн ч Юки дахиад л Изуагийн гэрлүү буцаж ижил байдал давтагцаар л байсан. Юкигийн сэтгэл санааны байдал бол бүр улам илүү дордож эхлэн гар бугууга зүсгэн ихссэн бөгөөд ийм аюултай өдрүүдийн нэг өдөр болох дээр дурдсан нөгөө 2 сарын 23-нд худалдааны төвийн авто зогсоолын хэрэг гарсан байсан. Тэр өдөр бол тэр хоёр жирийн хосуучийг худалдааны төвөөр явж байгаад
Харихтаа авт зогсоолд Изува хог мэт зүйл хараад Юкид очиод түүнийг аваад ирэй гэж хэлдэг. Тэгээ Юки болохоор тэр үед богино даашинз өндөр өсгийтэй гутал өмсчихсэн байсан болохоор тэр хогийг очиж авахд нэлээд хэцүү байна гэд хэлсэн чинь Изува шууд түүнийг тэгвэл хуцаа тайлаад яваад очиод аваачдээ гэж дурамжилдаг. Тэгэхэд нь Юки Изувад бүрэн удирдуулчихсан байсан болохоор шууд бүх хуцаа тайлж дотор хувцастайгаа гарч ирсэн байгаа. Тэгээ энэ үед нь түүний хувцгүй явж байгааг нь хараад эцсэндээ Изува машин руугаа ороод суухад нь Юки Изуваг өөрийг нь орхиод явчихлаа гэж бодон хутаг гаргаж ирээд өөрийгөө зүсэж тэр хаваар орилж хашгирсан энэ явдал болсон байсан. За тэгээ энэ явдлаас ердөө 3 хоногийн дараа дахин нэг хэрэг үүссэн. 2 сарын 26-нд Юки ажлын шалтгаанаар нэг эрэгтэй танилтайгаа уцаар ярьсан нь Изувагийн хардталтыг төрүүлж хүч хэрэглэхэд дахин хүргэдэг. Энэ удаад хөршүүд нь дуудлага өгч цагдаа ирэн Юкиг эмнэлэгт хүргэж мөн гэртэн нэгжлэг хийхэд тодорхой хэмжээний хууль бус бодисууд илэрдэг. Ингээд Изуван хууль зөрчсөн гэсэн хэрэгээр баривчлагддаг. Юкиг эмнэлэгт байх үед нь түүнд нэг аимшигтай мэдээ ирдэг. Тэр нь юу байсан бэ гэх юм бол түүний хамгийн хайртай дүүн сэтгэл санааны гүн хямралд орсноосоо болж амиа хорлож амнасаа алдсан гэсэн мэдээлэл ирдэг. Дүүн бол эгчийнхээ төлөө маш их санаа зовдөг байсан бөгөөд гэр бүлээсээ нууцаар Изуватай хүртэл холбогдож эгчийг минь сайн харж хамгаалж байгаарай гэж гуйж байсан. Тийм дүү байсан. Гэтэл Изува үүний хариуд дүүд нь эгчийг нь хэрхэн зовоодгоо бүгднгийн ярьж эгчийнх нь аимшигтай бичлэг зургуудыг ол үзүүлсэн байгаа. Тэгээ үүнийг нь сонссон дүү цочролд орж цочрлоо даалгүй амиа хорлож амнасаа алдсан байсан. Эмнэлэгт байсан Юки энэ мэдээг сонсоод өөрийгөө буруутган эцэст нь бүх зүйлийг ухаарч Изуватай холбоогоо таслахаар шийдэн 3 сарын 28-нд хүчирхийллийн талаар албан ёсоор гомдол гаргаснаар Изувагийн өмнөх олон асуудал эмийн жорын замбраагүй байдал эмэгтэй өвчтнүүдийн мэдүүлгүүд зэрэг нь ил гарч эхэлдэг. Түүний эмнэлэг дээр нэгжлэг хийхэд маш олон хохирогчнор гарч ирсэн. За ингээд эцэст нь Юкитэй холбоотой бие махбодын гэмтэл төрлийн хэрэг голлон хүлээн зөвшөөрөгдөж түүнд 2 жил 4 сарын ял оноодог. Үүнд Юкигийн эцэг их бол бүр маш их гашуудаж би энэ хүнээс болж 2 охиноо алдлаа гэж уйлж байсан. Японы олон нийт ч гэсэн яагаад ийм бага ял өгж байгаа юм бэ? Эмчийн эрх яагаад хүчингүй болохгүй байгаа юм бэ гэж шүүмжилсэн. Эцэг нь цаашид өөр хохирогч гарахаас сэргийлэх хэрэгтэй гэж шаардаж байсан ч бодит байдал амар биш байсан. 2025 оны байдлаар тэр эмч бол нэрээ солиод өөр газар дахин эмнэлэг нээсэн байх ч магадaltaй юм билээ. Гэхдээ Япон улс даяар түүний царай төрхийг нь цацсан. Тэгээ маш олон хүмүүс одоо түүний царайг харах юм бол таньдаг болсон учраас магадгүй эмнэлэг нээсэн байсан ч гэсэндээ хүмүүс бол түүнийг хараад шууд таних магадлалтай байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань бол үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Эгчийнхаа энэ эмэнд донтсон эмчийн энэ хамааралд орсон энэ аимшигтай байдлыг төвчж чадахгүй ингээд дүүн бас харамсалтайгаар амиа алдсан. Үнэхээр харамсалтай юм хэрэг байлаа. Тэгээ дүүгээ эцэстээ алдсныхаа дараа л Юки бүх зүйлийг ухаарч энэ хүнээс салж энэ донтолтоосоо салж чадсан юм хэрэг байгаа. За тэгээ та бүхэн энэ хэрийг сонсоод юу гэж бодож гин, бие биендээ бас юу гэж анхааруулахыг хүсэж гин, сэрэмжлүүлэхийг хүсэж гин, тэр бүх зүйлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээ сувг дээрээ лайк, subscribe дарахаа мөн битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.